Нэг хоёр. За орой минь тэтгэлийн хайхын дүүс нар минь ээ. Бүгдээ хамтдаа өнөөдрийнхөө бодон итгэн шийдэх гэдэг нэртэй Иохан номынхоо судлалыг үргэлжлүүлцгээе. За тэгээд миний энэ талаас интернет их муу байна. Яаж үтсэн интернет муу байгаад байна. Цаанаас гэр интернет би хэрэгэлдэг YouTube. Тэгээд цаанаас интернет нь муу цацалттай байгаа мó яаж байгаа мэдэх юм алга. Би яг л боломжоор лам ман холбоол залгасан. Тэгээ интернет муу байна. Тэгэхээр тэгсэн ч гэсэн явъя гэж бодож байна. Тэгээ хамт байгаа хүн байвал дуу нь ямар байна. Тэгээ бид нөгөө текст Матай номын судлал шиг текст гарахгүй байгаа юм чинь. Дуу нь байгаад тэгээд нэг дүрс нэг хальт гарч ил байвал тэгээд энэ болно гэж ойлгоод байгаа байхгүй. Гэхдээ хүн байгаа мó үгүй мó сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан бүгдээрээ залбираад эхлэе. Тэгээ бүр болохгүй бол YouTube дээр угаасаа тавигдж байгаа. За залбираад эхлэе. Эзэн минь энэ цагийн төлөө би талархаж байна. Тэгээд өнөөдрийн цагаар дамжуулан аава та бидэнтэй яриач. Энэ ертөнцид байгаа үннээс та бидэнд заагаач эзэн. Тэгээд дорой бид нар таныхаа өмнө гимшин үнэхээр даруулсан гим нүглээ улаан ямар өчүүхэн гэдгээ улаан гэвч таны өдөөс ямар бүдүүн зүрх гаргаж таны өдөөс эзэн минь тэрсэлсэн сэтгэлийг эзэн бид заримдаа өөртөлдөг бай. За яг энэ цаг мөчид бид гимшиж байна эзэн таны загалмай дээр урсгасан цусны тань өмнө бид ирэн гимээ улаан гим цусаар тань угаалахыг хүсэж байна эзэн. Тэг өнөөдрийн үгээр дамжуулан эзэн та бидний оюун санааг шинчлээч. Бидний оюун санааг таны хийж өгсөн тэр шинэ бүтээлийн сүнсний оюун санаа та нэгтгэж өгөөч. Есүсийн нэрээр амен. Дуу зүгээр байна гинэ. Заашгүй. За бүгд хамтдаа тэгвэл өнөөдрийнхөө хэсгийг үзье. Тэгэхээр өнөөдрийн хэсэг бол Иохан 9-р бүлгийн 13-аас 34 гэсэн хэсэг баха. Тий. Хэсэг байна. Эдгэрлийн тухай байцаав. Тэгэхээр 9-р бүлэг тэр чигээрээ төрөлхийн сохор гуйлгчин Есүс эдгээсэн үйл явдалтай холбоотой нэг бүлэг бүтэн бүлэг явж байгаа. Тэрний өнгөрсөн чимээгүй цагаар бид нар ерөнхийдөө яг Есүс эдгээсэн үйл явдлыг гарч байгаа. Өнөөдөр эдгээснээс нь болж нэг тийм байцаалд явагдаж байгаа тэр хүний талаар. За бүгдээрээ уншия 13-аас эдгэрлийн тухай байцаав гэсэн гарчигтай хэсэг байна. Урд нь хараагүй байсан өнөөхийг тэд фарисеучуд дээр авчирв. Есүс амралтын өдрөөр шавар зуурч нүдийг нь нээсэн байжээ. Тэгтэл фарисеучуд түүнээс хэрхэн хараатай болсныг нь дахин асуусанд тэр нүдийг минь тэр шавраар шавсан би угаагаад тэгэл харж байна гэхэд фарисеучуудын зарим нь энэ хүн амралтын өдрийг сахидаггүй учраа бурхных биш гэв. Зарим нь нүгэлт хүн тийм тэмдгүүдийг хэрхэн үлдэж чадах вүлээ гэлээ. Тэгээд тэдний дунд хагарал гарав. Тиймээс тэд сохорт дахин тэр чиний нүдийг нээсэн учраас түүний тухай чи юу хэлэх вэ гэхэд тэр бол иш үзүүлэгч гэв. Тэгээд түүнийг сохор байж байгаад хараатай болсонд нь юдэчүүд итгэсэнгүй. Хараатай болсон хүний эцэг эхийг дуутахад хүрчээ. Тэд эцэг эхээс нь сохор төрсөн гэж та нарын ярьдаг хүү чинь энэ мөн үү? Тэгвэл одоо тэр яаж харж байна гэж асуув. Эцэг эх нь тэдэнд энэ хүн маань мөн гэдгийг болон сохор төрснийг нь бид мэдэж байна. Харин одоо тэр яаж харж байгааг бид мэдэхгүй. Нүдийг нь хэн нээснийг ч бид мэдэхгүй. Өөрөөс нь асуу. Тэр нас бид хүрсэн. Тэр өөрөө хэлэг гэв. Эцэг эх нь юдэчүүдээс айсан тул тэгж хэлжээ. Есүсийг Христ гэж хүлээн зөвшөөрсөн хүн синагогоос хөөгдөх ёстой гэж юдэчүүд нэгэнтээ шийдсэн байлаа. Тиймээс эцэг эх нь тэр нас бид хүрсэн өөрөөс нь асуу гэжээ. Фарисеучуд сохор байсан хүнийг 2 дахь удаага дуудаад түүнд бурханд алдрыг өрг. Тэр хүн нүгэлтэйг бид мэднэ гэсэнд тэр түүний нүгэлтэй эсхийг би мэдэхгүй. Би нэг л юмыг мэднэ. Нэг л юмыг сохор байснаа одоо харж байгаагаа л мэдэж байна гэв. Тэд түүнээс тэр чамд юу үлдсэн юм бэ? Тэр нүдийг чинь яаж нээсэн юм бэ гэж асуухад би та нарт хэдийнэ хэлсэн та нар сонсоогүй. Юунд та нар дахин сонсохыг хүсв? Та нар бас түүний дагалдагчд болохыг хүсэж байгаа юм биш биз гэв. Фарисеучуд түүнийг хараан зүхэж чи л түүний дагалдагч байна. Би
харин бид Мосегийн дагалдагчид Мосед Бурхны айлцсныг бид мэднэ. Харин түүний хаанаас ирснийг ч бид мэдэхгүй гэсэнд өнөөхөн тэр нүдийг минь нээсэн байтал та нар түүнийг хаанаас ирснийг ч мэдэхгүй байгаа нь гайхалтай юм байна. Бурхан нүгэлтнүүдийг сонсдоггүй. Харин Бурханаас имэж хүслийг нь үйлдэгч хүнийг сонсдгийг бид мэднэ. Төрөлхийн сохор хүний нүдийг нээснийг цаг хугацааны эхлэлээс хойш хинч сонсоогүй. Энэ хүн Бурханаас ирээгүй юм бол тэр юу ч хийж чадахгүй байх байсан гэлээ. Тэд гим нүгэлт төрсөн атлаа бидэнд заах нь чи гээд түүнийг хөөн гаргав. Амен. За тэгэхээр бүгдээр хамтдаа өмнөх итгэн шийдэх цагаараа Библи судлалынхаа цагаараа ярьсан зүйлээ товчхон дүгнээд тэгээд өнөөдрийнхэн хэсэг рүү оръё. Тэгэхээр өмнө нь юу болсон бэлээ? Яг эхний ишлэл эхний 1-2 дугаар ишлэл маш чухал. Дагалдагч нар нь тэр сохор хүмүүсүүд тэр сохор хүнийг төрөлхийн сохор гуйлг гууж байгаа хүнийг хараад энэ хүн нүгэлтэй учраас энэ хүн төрөхтөө сохор төрсөн юм уу эсвэл эцэг эхэн нүгэл үйлдснээс болоод энэ хүн сохор төрсөн юм уу гэдэг асуултаар эхэлж байгаа. Есүс тэр хүний энэ хүн бол тэ Бурхны ажлыг Бурхны ажил түүний дотор илэрхийлэхдхийн тулд илчлэгдэхийн тулд түүгээр Бурхны ажил хийхдхийн тулд энэ хүн энд байна гэдэг зүйлийг яриад тэгээд шүлсээрээ шавар зураад хоёр нүдэн дээр нь дүрхээд Силомын цөөрөм рүү яваад угаасан идэгсэн урд нь гуйлг гууж ирснийг харсан хүмүүс болон хөршүүд нь түүнийг хараад таньсан эргэлцсэн. Гэхдээ би мөө ингэж хэлсэн. Тэгээд тэд нар нөгөө урд нь гуйлг гууж ирснийг харсан хүмүүс болон хөршүүд нь түүнийг бариад гэдэг юм уу түүнийг аваад одоо өнөөдрийн үйл явдал эхэлж байгаа. За 13-аас уншия бүгдээ. Урд нь хараагүй байсан өнөөхийг тэд гэж байгааз те. Энэ тэд гэдэг чинь 8-аас эхэлж байгаа. 8-ыг бүгдээр уншаадах юм. Урд нь түүний гуйлгчин байсныг харсан хүмүүс болон хөршүүд нь эн чинь гуйлгууж байсан өнөөхөн биш үү гэхэд зарим нь тэр мөн байна гэцгээ бусд нь үгүй түүнтэй төстэй юм байна гэсэнд тэр өөрөө тэр чинь би байна гэж хэлв. Тэд түүнээс тэгвэл яасан юм бэ гэсэн чинь намайг Есүс гэдэг хөө ингэ шавар зураад ингэ нүдийг минь түрхээд ингэ угаасан идгсэн. Тэр хаана байна гэсэн чинь би мэдэхгүй гэж хэлсэн. Тэгсэн чинь тэд нэрийг тэр сохор хүнийг аваад бариад гэдэг юм уу аваад агуулад одоо өнөөдрийн үйл явдал болж байгаа. За 13. Урд нь хараагүй байсан өнөөхийг тэд фарисеучуд дээр авчирв. Фарисеучуд дээр. Ерөнхийдөө энд бол ямар хаан болж байгаа үйл явдал вэ гэхээр Юдэ аймагт болж байгаа. За ер нь бол Иерусалим хотод болж байгаа гэж ер нь хэлж болно. Силоамын цөөрөм гэдэг бол Иерусалимын тэнд байдаг цөөрөм юм байлээ. Тэгээд одоо энд бол хардаа фарисеучуд дээр авчран. За одоо энд бол ерөнхийдөө нөгөө Санхедрин гэж ярьдаг те Юдэн тэгээ Израилуудыг тэр чигээр нь өдөрддөг. Израилийн одоо монголоор бол улсын хурлын гишүүн гэдэг шиг те сайдуудын яам гэдэг шиг тэр 71 хүнийг бүрэлдэхүүнтэй өдөрдөх зөвлөл нь аахгүй юу? Юдэг өдөрддөг. Иерусалимыг тэр бишээ Израилийг тэр чигээр нь өдөрддөг. Харин хот болгонд бас дахиад Санхедрин гэж байдаг. Тэр нь 23 гэлөө 26 хүний бүрэлдэхүүнтэй ингээ байж идэг. Гэхдээ одоо энд бол яг үндсэн том нөгөө 71 хүний бүрэлдэхүүнтэй их Санхедриний одоо баг шүүх хурал дээр ирж гинэ гэсэн ойлголт ер нь байгаа шүү. Тэгээд тэд нар нөгөө хүнийг чинь бариад яагаад ингэж байгаа гэдэг бол сонирхолтой. Өнөөдөр ерөнхийдөө бол гарч ирнэ. Тэгэхээр ерөнхийдөө 13 дээр ингэж байгаа. Одоо энэ 13 биш нэ. За хойно байгаа. Зааж байгаарай. Тэд 30-аас үгж гинөө. Тэр нүдийг минээсэн. За тэгэнгүүтлээ бурхан. За төрөлхийн сохор 32 дээр Иохан 9:32 төрөлхийн сохор хүний нүдийг нээснийг цаг хугацааны эхлэлээс хойш хинч сонсоогүй. Тэгэхээр бас ингэж гин. Хуучин гэрээнд нэгч сохор хүний нүдийг нээсэн бурханы хүн нэгч тохиолдол байдаггүй нэ. Хуучин гэрээнд нэгч удаа сохор хүн тэр тусмаа төрөлхийн сохор хүн ер нь ялгаа байхгүй. Сохор хүний нүдийг нээсэн, нүдийг нь эдгээсэн тохиолдол нэгч байдаггүй. Тэр утгаараа сохор нь хараа орно гэдэг Исая 35-ын 5-аас 5-6 дугаар ишлэлдэр байгаа байхгүй юу? Сохор нь хараа орно, тэгэд суунган босно, тэ хилгүүн ярин марин гэд. Тэгэхээр энэ зүйл чинь өөрөө Месиа ирнэ гэдэг тэмдэг байгаад байгаа юм. Тэгэхээр одоо өнөөдөр энэ болж байгаа үйл явдал чинь бүр
Зүгээр нэг ээлжит нэг тийм өвчтөе хүнийг эдгэж байгаа үйл явдал биш байгаа байхгүй юу? Яг сохор түүхэнд юусоо хизээч байгаагүй сохор хүн цаг хугацааны эхлэлээс гэж байгаа 32 дээр юусоо сохор хүн хараа орсон тохиолдол тэр тусмаа төрөхтөө сохор байсан хүн хараа орсон тохиолдол юусоо байхгүй. Зүгээр төрөлхөөсөө сохор биш. Зүгээр олдмолоор ч юм уу сохор болсон нэг тохиолдол бол хуучин гэрээнд байхгүйгаасаа. Гэхдээ Есүс өөрөө өнөөдөр энэ болж байгаа үйл явдлаас өмнө хоёр тохиолдлыг Есүс өөрөө эдгэсэн байгаа байхгүй. Тэр нь хаана байгаа вэ гэхээр за би тэмдэглэсэн л байх хэвээр. За нэг нь болохоор ингэж байгаа. Матай 9-ийн 27-оос 31 дээр төрөлхийн биш зүгээр сохор хоёр хүнийг Есүс Христ эдгээдэг. Тэгвэл олон хөлийн газраас холдуулж байгаа нууцаар ерөнхийдөө эдгээдэг. Тэгээд энэ талаар битгий хэлээрэ гэж хэлдэг. Тэр нь сохрыг хараа оруулсан гэдэг гэхээс илүүгээр тэр хоёр хүний итгэл нь болохоор Давидын хүү Есүсээ биднийг өршөөгөөч, бидний нүглээ өршөөгөөч гэд Месиа гэдэг яг тэр ойлголтоор тэр хоёр сохор хүн Есүсээс нүдийг минь эдгэж өгөөч гэж ирсэн байгаа байхгүй. Тэр утгаараа цагаас нь өмнө Месиа гэдгийг Христ гэдгийг зарлж болохгүйгээд хэлдэг боловч зарладаг. Саяны нэгдүгээрх нь тэнд гардаг. Хоёрдугаарх нь Марк зөвхөн Марк дээр тэмдэглэгдсэн Марк 8:22-оос 26 дээр байгаа Галилей аймгийн Бетсайд гээд тэр хотын тэнд нэг болж байгаа үйл явдал бас сонирхолтой. Тэнд төрөлхийн сохор биш гэхдээ Есүс тэр сохор хүнийг одоо энэ Марк 8:22-оос 23 26 дээр гарч байгаа тэр тохиолдол дээр болохоор Есүс нүд рүү нулимдаг бас. Нүд рүү нулимаад гараараа хүрээд харж гинөө гэдэг. Нэг юм бүрлдэж эхэллээ явж байгаа хөдөлж байгаа хүмүүсийг харж нэгээд дахиж нүдэнд нь хүргээд тэгээд харааг нь нээдэг. Бас шүлс оролцдог сонирхолтой. За ямар ч ийм хоёр тохиолдол байдаг. Тэрнээс биш төрөлхийн сохор хүнийг эдгэрсэн тохиолдол ерөөс урд нь хаанч байгаагүй. Есүс ч гэсэн энд анх удаага энэ гайхамшиг үлдэж байгаа байхгүй. Нэгдүгээр, хоёрдугаарт энэ гайхамшиг хизээ олж байгаа гэхлээр 14-р эшлэл. Есүс амралтын өдрөөр шавар зуурч нүдийг нь нээсэн байжээ гэдэг тохиолдол байгаа. Тийм учраас энэ тохиолдол маш одоо юу гэдэг анхаарлын төвд орж ирж байгаа байхгүй. Тийм учраас тэр 8-р эшлэлдэр байгаа хөршүүд нь болон урд нь энэ хүний гуйлг гуйжсэнийг нь харсан хүмүүсүүд энэ үйл явдал маш онцгой байсан учраас фарисеучуд дээр авчирсан байгаад байгаа. За мэдээж яаж харахаас шалтгаалж бид яагаад эдгээр хүмүүсүүд фарисеучуд дээр энэ сохор хүнийг авчирсан бэ, энэ гуйлгч хүнийг авчирсан бэ гэдгийг янз бүрийн тайлбар бол мэдээж байгаа. За яг бичээс дээрээ бол яг энэ 14-р ишлэл дээрээ байгаа тайлбараа ерөнхийдөө явахад болно гэж бодож байгаа. 14-дөө тэгж штэ амралтын өдөр шавар зурш нүдийг нээсэн байжээ. Тэгэхээр амралтын өдөр энэ хүн одоо гол нь ингэж байгаа штэ. 8 дээр 8-аас ингээд доошогоо 10 хүртэл 10 дээр тэр тусмаа ингэсэн штэ. 10 дугаар ишлэл дээр яаж нүдий чинь нээсэн юм бэ гэсэн чинь нөгөө нэг яг Есүсийн хийсэн үйлдэлийг тайлбарлаж байгаа штэ. Тэрийг нь сонсоод тэднэрт ийм бас сэтгэл төрсэн байгаа байхгүй юу? Амралтын өдөр энэ хүн шавар зуураад энэ чинь ажил واخгүй юу? Гэхдээ Мосегийн хуулиар биш. Рабби нарын хууль гэж ярьдаг амун хууль. Энэ одоо энэ фарисеучуд хуулийн багш нарын өөрсдийнх нь Мосегийн хуулийг дэлгэрүүлж тайлбарлсан амун хууль Ахмадын уламжлал гэж ярьж байгаа. Сүүлдээ Талмуд, Мишна гэд болдог. Тэр бүлэг задаргаан дотор байгаа олон юмнуудынх нь нэг нөхгүй. Одоо энэ Есүс. Тэгэхээр ингэж нэлээ бас шинэ гэрээч гэдэг юм уу эхний одоо энэ сайн мэдээний 4 номон дээр Есүсийн үйлдэлсэн олон гайхамшиг тэмдэглэгдсэн. Тэр дотроос амралтын өдөр Есүсийн үйлдэлсэн гайхамшигуд 7 байдаг гинэ. 7. Том гайхамшигуд. Тэгэхээр Иохан номон дээр ч гэсэн маш олон тэмдэглэгдсэн байгаа. Тэгэхээр ингээ анзаарах юм бол Есүс амралтын өдрөөр зориудаар юдэд байхдаа зориудаар зарим нэг тийм ажил мэт харагдах зүйлсүүдийг албаар хийсэн байгаа даа байхгүй. Та санаж байгаа бол Иохан 5 дээр яаж байгаа вэ гэхээр 38 жил өвчтөе байсан хүнийг нөгөө нэг
Бethesda цөөрөмд тэ нэг тэдний мухар сүсгийнх нь ойлголтоор төрүүлж орсон тэ тэнгэр элч нарын хөдлөгсөн усанд орвол ямар ч өвчийг дэрнэ гэдэг тэр мухар сүсг гэж бид нар ерөнхийдөө үзэж байгаа. Тэр ойлголт тэр үед Есүс тэр 38 жил өвчтөе байсан үнийг эдгэхдээ босоод дэвсгэрээ аваад яв гэж хэлдэг. Дэвсгэрээ гартаа бариад ингээ яваа гэж хэлдэг. Зүүн. Тэр нь маш юутай байгаа байхгүй утга учиртай. Одоо энд ч гэсэн ялгаа байхгүй. Амралтын өдөр зориудаар Иерусалимийн ойролцоо, Иерусалимд болж байгаа үйл явдал. Тэгээд шүлсээрээ шавар зураад тэгээд нүдэн дээр нь дүрхээд тэгээд угаа гэж хэлээд эдгээр чинь нөгөө нэг тэр раби нарынх нь өөрсдийнх нь ажил гэж үздэг үйлдэлүүд байгаад байгаа байхгүй юу. Тийм учраас Есүс зориуд нэмэх юм хийсэн байгаад байгаа. Яагаад ингэж байгаа гэхэлэр маш чухал зоригтой мэдээж. Ерөнхийдөө бол Матай 11 дээр юу гэж байгаа гэхэлэр та нар тэ асар олон худал хуурмаг тэ асар олон тэр нэмэлт заавар өөртөө ч дагаж мөрддөггүй зүйлсээр энэ ард олныг хүнд буулгаар зовоож зовоодог тэ бурхан тийм хилээгүй байхад хүртэл өөртөө тэгдэг. Тэгээд 11-ийн тэр төгсгөлийн хэсэг дээр эцэж туйлдсан хүн тарамт үүрсэн хүмүүсээ над дээр ир би та нарыг амраа миний буулга хөнгөн ачаа миний буулга эвтэйхэн ачаа минь хөнгөн гэж хэлж байгаа байхгүй. Энүүгээр яг тэр израилчуудын тэр нэг баахан дагаж мөрдөх юмнууд нь тэднийг үнэхээр зовоожсэн байгаа байхгүй. Одоо ингээд олж мэдээд хэрүү би ингээд судлаад олж мэдээд танд ингээд уншчих юм бол ерөөсөө амар хүчүүхэн балаа юмуд ингээд нэг үснээсээ цагаан ус зулгааж болохгүй гэж байгаа. Хумсаа авч болохгүй гэж байгаа юм. Толинд харж болохгүй гэсэн юм ярьж байгаа. Юу гэлээ тэгснэ тэгээ одоо Иохан 5 дээр бол ингээд олбогоо гартаараа гардаа одоо ингээд доороо суудаг зүгээр ингээд нэг сайхан нар жарахыг хараад ингээд суудаг олбогоо нараа жарахыг харчаад амралтын өдөр хэрүү тиймэрхүү үйл явдал боллоо гэж бодоход тэгээ гэрлүүгөө явахдаа суусан олбогоо гартаа бариад явах юм бол хууль зөрчсөн гэж ярина ажил хийсэн гэж. Харин нуруунд дээр ингээд үүрээд явах юм бол хувцсных нь нэг тооцогдоод яадаг маадаг. Тэгээ өвчнөд холбогдолтой одоо энд бол эдгэрэл явагдаж штэ. Тэгэхээр өвчнөд холбогдолтой үйл явдал дээр яадаг вэ гэхэлэр ингэж байгаа байхгүй. Амралтын өдөр хэрэг хин нэг нь ямар нэгэн хүн өвдсөн байх юм бол тэр хүний өвчнгийг эдгэж болохгүй. Тэр хүн харин өвдөөд үхэх гэж юм бол нэг өдрөөр өхүүлэхгүй нэг тийм ямар нэг юм хийчээд гэтээ биеийг нь сайжруулж болохгүй. Биеийг нь сайжруулах юм бол шууд тэр хүн ажил хийсэн тооцогддог. Эмч хүний ажлыг. Тэгээд бас хууль зөрчсөн тооцогдно. Элдв янзын дараагийн арга хэмжээг авагдана гэсэн. Иймэрхүү яриад байвал ерөөсөө ингээд бүр ядаргаатай юм асар их юм ерөөсөө. Гэтэл Марк дээр бас ингэж байгаа байхгүй юу? Марк 2-ын 27 дээр ингэж байгаа. Амралтын өдөр хүний төлөө биш. Тэгээ хүн амралтын өдрийн төлөө биш, харин амралтын өдөр хүний төлөө бүтээгдсэн юм а гэж хэлдэг. Яг л ийм зорилготой. Гэтэл 22 дээр байгаа тэр Левит дид хууль мөлүүд дээр байгаа тэр амралтын өдрийн Мосегоор дамжуулж Израилийн ард түмэнд хэлсэн бурхны тэр 10 хууль бусад хуулиудынх нь зөвхөн нэг хууль нь шүү дээ. Тэгээд тэр хуулийг болохоор өгсөн зорилго нь зүгээр л та нар сайхан амар 6 өдөр ажиллаа ягаад энэ дэлхийн амьдралынхаа юм яаж болно? 7 дахь өдрөө та нар энэ дэлхийн зүйл битгий санаа зов амар тэгээд махуудаа амраагаад өөртөө сүнсэндээ цаг гаргаж над дээр ирж хүндэтгэл мөргөл өргөж надтай уулзаж надаас ивэл өрөөлөө сонсож ингэж ийм гоё харилцаатай байя. Нөгөө болзооны хосуудын болзооны цаг гэдэг шиг те нэг өдрийг нэг болзооны цаг болгодог шиг нэг амралтын өдрийг зүгээр тийм л зоригтой. Тэр хүний сайн сайхны төлөө 6 өдөр зовцсон ажилтсан ядарсан үнийг биеийг нь албаар ингэж хуульчилж амрааж өгөөд дээр нэмээд сүнсийг нь би босгож барьж байгуулъя гэдэг нэг иймэрхүү гоё юм байтал балаа юм болгож байгаа. Тэгэхээр тэр утгаараа хардаа бурхны хуулийг ингэж бүр завхруулж ингэж булингортуулж ингэж те нөгөө хөрөнгө гэж ярьдаг нөгөө гим нүгэл эсгэх хөрөнгө мэт бурхны хуулийг айхтар худал хуурмгаар сольж байгаа учраас Есүсийн чухал гайхамшгууд нь дандаа амралтын өдөр хийгдээд байгаа байхгүй. Тэгээ дээр нэмээд амралтын өдөр хийгдэхдээ зориудаар тэдний өөрсдийнх нь нөгөө аман уламжил мишна гэж яриад байгаа өөрсдийнх нь тэр аман хууль гэж яриад байгаа ахмадын уламжил гэж яриад байгаа тэр бурхны Мосегийн хуультай зэрэгцүүлээд өөрсдийнх нь тэр гаргаж ирсэн ахмадын уламжлал аман хууль гэж байгаа тэр зүйлийг зэрэгцүүлж тавьдаг.
Зэрэгчдүүд тавиад яг Мосегийн хуультай адилхан эрх мэдэлтэй гэж үзээд хуулийг нь биелүүлэх ёстой гэж ярьдаг. Тийм учраас Есүс Бурхны хуулийг бол ерөөсөө зөрчөөгүй. Нэг ч хуулийг зөрчөөгүй. Бүр дандаа давуулан биелүүлж байгаа. Бурхны хуулинд байхгүй зүйлсийг хүртэл Есүс цаад цөмийг нь буюу те завхаарах гэхээр зөвхөн биеэрээ биш нүдэрээ харах, дотроо бодохыг хүртэл завхаарах гээд гих мэдчлэн бүр бүх төвшөнд нь биелүүлж байгаа. Харин тэд нарын өөрсдийн зохиосон хуулиудыг зөрчөөд байгаа байхгүй Есүс. Яагаад? Албаар нэг талаараа албаар, нөгөө талаараа зүгээр л гэхдээ ерөнхийдөө бол зориуд гэж хэлэхэд нэг буруутахгүй. Зориудаар тэгж байгаа ерөнхийдөө бол. Тэгжиж тэнд чинь нөгөө нэг тийм гэрэл гарч ирж байгаа байхгүй. Гэрэлтэж гарч ирж байгаа. Худал хуурмаг ерөнхийдөө ингэж байгаа шүү дээ. Худал хуурмагийг ер нь нэг юм ойлголт байдаг та сонсч ил байсан байх те. Ер нь ингээд ямар нэгэн бузар муу ингэж хүчээ аваад ноёрхох үед хэн буруутай вэ гэхлээр тэр бузар мууг хийсэн хүн угаасаа ойлгомжтой. Гэхдээ яг буруу хинд ярьж байгаа гэхлээр зөвхт хүмүүсүүд дуугүй байсан зөвхт хүмүүсүүд хүлээн зөвшөөрс хажуугаар нь хараагүй мэт өнгөрсөн чимээгүй байсан далдалсан хүлээн зөвшөөрсөн зөвхт хүмүүс гэж яригдж байгаа хүмүүсүүдийг илүү буруутгадаг байхгүй ерөнхийдөө бол хийх ёстойгоо мэдсээр үдиж хийдэггүй тийм хүмүүсүүдийг ерөнхийдөө буруутгадаг. Тэрнтэй адилхан Есүс Христ чи өөрөө ертөнцийн гэрэл штэ. Тийм учраас Есүс Христ өөрөө энэ дэлхий дээр байх хугацаанд дандаа худал хуурмаг тэр зүйлсүүдийг нураах зорилготой ил тавчирж байгаа гэж хэлж байгаа шүү дээ. Матай 10 дээр байгаа. Би энэ газар дээр та нар намайг энэ газар дээр түүнээсээр хүний дотор гэж яриаггүй. Энэ дэлхий дээр энэ тогтолцоо энэ Эфес 6 дээр байгаа энэ бузар муу тогтолцоо дээр би тогтолцоо буюу энэ нийгэмдэр энэ дэлхий дээр би ил тавчрахаар ирсэн. Яаж? Үннийг илчлэх үедээ. Одоо тэрнийх нь нэг нэнд болж байгаа байхгүй юу? Үннийг илчлээд зүгээр нэг тийм гайхамшиг хийх үе тэр гайхамшиг нь олон юмыг шууд илчлээд байгаа байхгүй юу? Тэрнийх нь нэг нь болж байгаа гэсэн. За тэгээ бүгд ямар ч сан цаашаа явъя. Тэгэхээр 13 дээр урд нь хараагүй байсан өнөөхийг тэд фарисеучудаар авчрав гэдэг дээрээс ярьсан тий. Тэгээд 14 дээр Есүс амралтын өдрөөр шавар зуурч нүдийг нь нээсэн байжээ. За энэ дээр бол бид нар өмнөх юм дээр бол Библи судлалынхаа хэсэг дээр ярих хувьд ярьсан. За гэхдээ түрүүн бид нэмэлт нэг юм хэлсэн те. Есүс энэ одоо энд болсон төрөлхөн сохор хүнийг идэхээс өмнө яг одоо нэг он цагийн дараалалаар Есүсийн хийсэн гайхамшиг үйлчлэлийг судлахаар яг өмнө нь хоёр гайхамшиг үйлдсэн байгаа байхгүй юу. Нэг нь болохоор Матай 9-ийн 27-оос 31 хэлсэн түрүү. Марк 8-ийн 22-оос 26 дээр бас нэг сохор хүнийг идгээсэн. Хоёр сохор хүн тохиолдол идгээсэн. Гэхдээ хоёулаа төрөлхийх биш. Гэхдээ хоёр дахь буюу Марк 8-ийн 22-оос 26 дээр Есүс бас шүлсээрээ нулимаад нүд рүү нулимдаг. Энд бол шороороо нулимж байгаа шавар зуураад нүдийг нь дүрхэж яхад тэр Марк 8-ийн тохиолдол дээр болохоор нүд рүү шүлсээрээ нулимаад гараараа тавиад ингээд идгээдэг. Иймэрхүү үйл явдал болж байгаа. Тэгэхээр тэр шүлс гэдэг бас нэг иймэрхүү юм бас байгаа байхгүй юу? Шүлс гэдгийг бас зарим талаараа нөгөө нэг эмчилгээний орц гэж үздэг байгаа байхгүй нэг талаараа. Тэр утгаараа ч тэр шүлсээр одоо ингээд амралтын өдөр хүртэл ингээд шүлсээр одоо яад ингээд өвчин ингээд хүртэл магадгүй тэнд нөгөө тэдний зохиосон гаргаж ирсэн ажил гэдэг эмч хүний эмчилгээний нэг хэрэгсэл гэж нэг үйлчилгээ гэж үзээд бас хууль зөрчсөн гэж үздэг байсан байж магадгүй шүү. Тийм зүйл бас ямар ч сан байгаа юм. За тэгэхээр цаашаа явъя бүгдээрээ. Тэгээ тийм учраас өмнөхдөр бид нар бол яг ингэж үл ярилцаагүй шүү дээ. Одоо бол ерөнхийдөө Есүсийн бас нэг ер нь бол Есүс зөвхөн энэ зорилгын төлөө би энийг хийж гинэ гэдэг юм ярьдаггүй шүү дээ. Эзэн дандаа олон талт юм ярьдаг. Нэг үйл зорилго нь нэг Библийн ишлэл өөрөө Библи өөрөө бас тийм амьд байхгүй юу? Амьд хоёр талдаа эртээ өөрөө амьтай. Амьд гэдэг зүйл чинь өөрөө нөхцөл байдал хинээс юунаас хамаарад хүн ингэж хувирах гэхээс илүүгээр хүн ингэж тэнд ингэж нэг харилцаанд орж те яг ойлголцохын тулд ингээд янз бүрийн байдлаар амьд эмчи ингээд нэг юм хөдөлгөөнд нэг байдаг штэ. Тэрнтэй адилхан Есүсийн үйлчлэл аливаа зүйлийг хийж байгаа үйл хөдлөл болгоно нь бас янз бүрийн зорилготой ерөнхийдөө байдаг. Тэр утгаараа Библийн ишлэл нь тийм гэсэн үг штэ. Гэхдээ хизээч хоорондоо зөрчилддөггүй гэдэг маш чухал юм байдаг шүү. Каноны нөгөө нэг маш чухал чанар, католик гэдэг чанар нь баха.
апостолик, католик, ортодокс гэдэг энэ гурван каноны шалгуураар энэ Библийг шалгарсан ном баггүй юу. Тэгэхээр тэрнийх нь нэг нь болохоор хизээж бие биентэйгээ 66 ном хоорондоо зөрчилддөггүй. Нэг ишлэл нэгтэйгээ хизээж зөрчилддөггүй гэдэг тийм нэг чадвар байдаг. Чанар нь байдаг. Тийм учраас өнөөдөр бид үзэж байгаа энэ хэсэг дээр Есүсийн тэр сохор хүнийг шүлсээр шавар зураа шороогоор тэг нүдэн дээр нь дүрхсэн бас нэг зорилгыг бид өнөөдөр харлаа шүү дээ. Өнөөдрийн хэсэг дээр байгаа учраас тэр нь юу гэхээр амралтын өдөр байсан учраас нэг талаараа амралтын өдөр энэ зүйлийг үйлдээд байгаа байхгүй юу? Нэг талаараа зориудаар гэж хэлэхэд нэг буруутахгүй. Зориудаар. Тэгэхдээ урд нь бас яг хараа оруулахад бас шүлс оролцож исэн. Тэгэхдээ энд яг юу шаардлагагүй юмыг зориудаар ингэсэн биш байхгүй юу? Би тэгж хэлэх гээгүй шүү. Та ингэж бодвол бас зүгээр Есүс нэг хэрүүл үдэж байгаа амтны шиг нэг юм ядаргаатай ойлголт төрж магадгүй үгүй. Урд нь бид нар өмнөх Библи судлалаар ярьсан шүү дээ. Тэр хүний хүнд бас зориулж Есүс энэ үйлдэл хийсэн гэж ярьсан шүү дээ. Тэр хүний амьдрал, гэрчлэл тэгээд тэр нэг яг энэ зүйлэн дээр дараа нь мартагдахгүй ингээд тэр хүний дотор ингээд үргэлж байхын төлөө бас тэр хүн ч өөрөө сохор хүн учраас нүдэнд нь гараа хүрж тэр гар гэдгийн цаана нь бол хайр илэрхийлэгдэж байгаа. Ер нь хайр ер нь альва ингээ бие биендээ хайраа илэрхийлэхэд дандаа юм гарны хүрэлт, биеийн хүрэлтүүд их чухал яригддаг шүү дээ, тэ. Тэр утгаараа Есүс нүдэнд нь гараа хүрсэн, тэнд хайрын үйлчлэл явагдаж байна. Тэгээд нүдэн дээр нь гар хүрж байгаа гэдэг чинь нүдэн дээр нь би ямар нэг юм хийж байна. Тэгээд тэр хүний итгэлийг оролцуулсан гэд олон талт юм үйлдсэн. Тэрнийх нь нэг зөвхөн тал нь одоо энд бас давхар дараагийн нэг болох үйл явдлын төлөө байгаа байхгүй. Тэр нь бол амралтын өдөр байсан учраас зориудаар фарисеучуудын тэнд нэг хилэлцүүлгийн төлөө. Тэгээ энэ хүн чинь гол дүр нь одоо энд Есүс ярихгүй. Тэр хүн өөрөө Есүсийг өмөөлж Есүсийн өмнөөс энд гэрч болон төлөөлөгч нь болон зогсох болно. Энийг ч гэсэн эзэн мэдж байгаа. Нөгөө бурхан бол omniscience буюу бүгдийг мэдгч мөн чанартай учраас энэ цаг мөчид Есүс бүгдийг мэдчихсэн гэсэн үг. Есүсийн дотор ариун сүнс эцэг бурхан үргэлж хамт явсан төлөвлөгөө нь Иохан 5:19 дээр байгаа. Тэр эцэг бурханы оролцоо. За бүгдээрээ цаашаа явъя. Тэгэхээр 15. За тэгээд амралтын өдөр ингээд ингэсэн учраас авчирчээ. Тэгсэн чинь 15-аас тэгтэл фарисеучуд түүнээс нөгөө төрөлхийн сохор байсан хүнээс хэрхэн хараатай болсныг нь дахин асуусанд. За янд дахин гэдэг энэ үг бол яагаад гарч иж байгаа вэ гэхээр 10 дээр те хөрш болон ерөнхийдөө өнөөдрийн хэсэг дээр 3 удаа асууж байгаа шүү. За 3 гэж болно те яг хоо тий ер нь бол энэ хүний энэ байцаалттай холбогдлолтой 3 удаагийн асуулга явж байгаа. Нэг нь өмнөх хэсгийн 10 дугаар ишлэл дээр байгаа. Өнөөдөр чинь бид 13-аас эхэлж штэ. Тэгэхээр 10 дугаар ишлэл дээр нь яаж ин хараа орсон юм бэ гэд хөршүүд нь урд нь мэддэг байсан хүмүүс асуусан. Нөгөөдхөө хэлсэн шавар мавар гэд ингээд намайг яв угаа гэж хэлсэн ингээд нэгдэх нь. Хоёр дахь нь одоо энд фарисеучуд асууж байна. Юу болсныг нь хараатай болсныг нь дахин асуусанд тэр дахиад одоо нөгөөдхөө л тавтана. Яг болсон үйл явдлыг. За уншия бүгдээрээ 15-аас 15-2-оос тэ нүдийг минь асуусанд тэр нүдийг минь тэр шавраар шавсан. Би угаагаад тэгээд л харж байна гэхэд ямааш тодорхой. Нүдийг минь шавраар шавсан. Тэгээ би угаа гэсэн. Тэгээ би угаагаад тэгээд би хараатай болсон гэдэг энэ зүйл. За энийг сонсонгуутлаа 16-аас те фарисеучуудын зарим нь за одоо ингээд эндээс 16 дээрээс ингээд нэг юм хуваагдал болж байгаа. За бүгдээ харъя 16-аас фарисеучуудын зарим нь энэ хүн амралтын өдрийг сахидаггүй учраас бурхных биш гэв. Зарим нь нүгэлт хүн тийм тэмдгүүдийг хэрхэн үлдэж чадах вүлээ гэлээ. Тэгээд тэдний дунд хагарал гарав. Нөгөө түрүү ярьсан шүү дээ. Есүс Христийн үгэнч бай, үйлдэлнч бай, илгээсэн дагалдагч нарч бай, байгуулсан чуулганч бай, агуу захиранч бай. Есүс Христийн хийж байгаа энэ зүйл энэ дэлхий дээр байгаа цагт хагарлыг заавал бий болгож байгаа байхгүй. Нөгөө Матай 10 дээр байгаа ойлголт чинь. Матай 10-ын 38-аас 34 дээр яагаад тэгж байгаа юм? Бид нар урд нь ярьсан шүү дээ. Та Матай номын Библи судалтай хамт байсан бол Матай номон дээр бол илд гэж ярьж байгаа. Инхийг за би уншия 34-өөс намайг газар дээр инх тайвныг авчрахаар ирсэн гэж бүү бод. Би инх тайвныг бус илд авчрахаар ирсэн юм аа гэж хэлж байгаа. Тэгээ чааш нь ингээд тэр нь ямар байдлаар ингээд илэрхийг дараагаар нь хэлж байгаа. Хүүг эцгийнх нь эсрэг охиных гээд ингэж явж байгаа те. Хүний дайсан гэр бүлийнх нь болно ингээд цааш нь та уншаараа энтэй хамааралтай хэсгийг та гарчгаар нь би Shalom Bible Study-гээс харах юм бол байгаа. Тэгэхдээ Марк дээр болохоор
Биш ээ. Лук дээр болохоор Лук 12-ын 51-ээс 53, 14-ийн 26-аас 27 дээр Лук дээр болохоор илд биш, хуваагдал гэдэг үг байгаа байхгүй юу. Тэгэхээр Есүс Христ тэгээ бас нэг маш чухал үг нь болохоор энэ түрүүн Матай 10-ын 34 дээр байгаа газар дээр гэдэг үг шүү. Та ингэж бити ойлгоорой. Есүс Христ итгэгч нартаа илд авчирхаар ирсэн гэдэг үг биш шүү. Хэрвээ бид зүгээр ингээл хайхрамжгүй унших юм бол тэгж ойлгогдож магадгүй. Бид нар энэ дэлхийд ингээд юм хуваагаад явах хэрэгтэй юм шиг. Бид нар гэр бүлдээ одоо энэ дөр бүр түрүүн ярьсан шүү дээ. Хүүг ихийнх нь эсрэг, хүүг эцгийнх нь эсрэг, охиныг ихийнх нь эсрэг гэдээ ингээд ярьж байгаа. Гэхдээ хэн нь хуваагдлыг бий болгох, хэн нь золиослогдох вэ, хэн нь үзэн ядагдах вэ, хэн нь гэрээсээ хөөгдөх вэ гэдэг юмн дээр хохирогч нар нь итгэгч нар байхгүй юу? Биднийг гадуурхах, биднийг хавчих хүмүүс нь нөгөө хүмүүсүүд. Тэгээд хамгийн гол нь гол үг нь газар дээр гэж ярьж байгаа. Тэр нь юу вэ гэхээр энэ дэлхийн ертөнцийн дээр гэсэн үг. Эфес 6-гийн 10-аас 12 гэж цаашаа 13 руу явж байгаа тэр хэсэг дээр болохоор бид мах цусны буюу энэ хүний эсрэг ерөөсө тулалдаан бидний тулаан биш ээ. Бид энэ харанхуй ертөнцийн сүнслэг хүчний эсрэгтэй тэр бузар муу сүнслэг хүчний тэр захирагчдын эсрэг байгаа. Буюу цаагаараа бол чөтгөрийн хүчний эсрэг гэдэг ойлголт. Тэр нь илэрхтэй болохоор ямар нэг юм тогтолцоогоор илэрдэг, заримдаа хүмүүсүүдээр илэрдэг байхгүй юу? Тэр үед нь яах юм? Хайрл гэж хэд хайрл. Тэгээд бас могоо шиг мэрэгүү ухаантай тагтаа шиг гимгүү вэ гэж ярьдаг. Тэгээ энэ одоо бид нартай энэ бидний үзэж байгаа хэсэг дээр юу гол нь би хамааруулах гэдэг байгаа гэхээр түрүүн 16-аас инсэн штэ. Энэ хүн амралт ингээ хоорондоо нэг нь амралтын өдөр төрсөн учраас бурхны хүн биш ээ, нүгэлтэй хүн ээ гэсэн чинь нөгөө талдаа зарим нь үгүй нүгэл үлддэг хүн нүгэлтэй хүн ийм тэмдгүүдийг үлдэнэ гэж юугаад хуваагдал болж байгааз юунаас болж Есүсийн хийсэн зүйлээс болж. Тэгээ Матай 10 дээр бас бид нартай хамааралтай юм байгаа. Маш чухал юм ярьж байгаа. Тэгэхээр хамгийн гол зүйл түрүүн би энийг юм гаргаж ирээд орхицсон. Тэр нь юу гэхээр Есүс Христийн хаанчлалын альва ямар ч зүйл энэ дэлхий дээр байхдаа хуваагдлыг авчрах тийм онцлогтой байгаад байгаа байхгүй юу? Матай 13 дээр байгаа Тэнгэрийн хаанчлалын талаарх 7 сургаал зөвлөлж гисэн энийг эдгээрийг агуулдаг. Тэгэхээр яагаад гэж байгаа гэхээр энэ газар дэлхий Иохан 3-ын 19-оос 20 дээр байгаа гэрэл асах үед бузар муу нь болохоор тэрийг хараад гэрлийг үзий яддаг. Харин аврагтыг хүсэж байгаа бурхнаар сонгогдсон тэгээ бурхны дуудлагад хариулж байгаа хүмүүс нь гэрэл рүү гарч ирэхдээ тийм ээ би гимтээ би үнэхээр бузар муу гэдгээ илчлээд улаагаад гарч ирээд угаалгаж цэвэр болохын тулд гэрэл рүү гарч ирдэг. Харин бузар муу үлддэг бардам хүмүүс болохоор нөгөө хариу үйлдэл нь болохоор гэрлийг үзэн ядаад намайг онгоонд оруулах гэж миний хэртэй зүйлийг миний гимиг энэ нэг Есүсийн илчлэх гээд байна гэд үзэн ядаад хавчдаг ийм үйлдэл. Аль нэг л байна гэсэн үг. Тэгээ одоо энэ 16 дээр ч гэсэн иймэрхүү юм болж байгаа гэсэн үг. Гэхдээ энэ дэлхий дээр байгаа учраас ерөнхийдөө нөгөө тал нь илүү хүчтэй байдаг. Та одоо анзаарах юм бол 16-гийн зарим нь нүгэлт хүн тийм тэмдгүүдийг хэрхэн үлдэж чадах вүлээ гэлээ. Энэ хэлсэн хүмүүсүүд одоо цаашаага нэг гарч ирэхгүй. Ингээд дарагдчихна. Тэгэхээр энэ дэлхийн ертөнц угаасаа тийм зүйл хүлээж байгаа гэж ярьж байгаа. Матай 10 дээр бол би та нарыг сүрэг чон дундах хонь мэт илгээлээ гэж ярьж байгаа. Тийм учраас амиа хамгаалахыг алдахгүй байхыг хүсэж хамгаалж байгаа энэ дэлхийн амиа хамгаалахыг хүсэж байгаа хүн байвал тэр жинхэнэ амиа алдах болно гэж ярьдаг. Яагаад? Энэ дэлхий дээр байгаа тулаан учраас бид ийм л төлөв байдалд байгаа учраас тиймэрхүү ойлголт ярьж байгаа. За бүгдөө цаашаа явъя тэгээд. За нэг ингээд хоорондоо хагарал бас 17-оос. Тиймээс тэд сохорт дахиад тэр чиний нүдийг нээсэн учраас түүний тухай чи юу хэлэх вэ гэхэд нүдийг чи нээсэн юм чинь нүдийг чи нээсэн тэр хүний талаар чи юу хэлэх вэ? Тэр бол иш үзүүлэгч. Нөгөө сохор хүн. За энэ сохор хүний талаар бүгдээр нэг зүйлийг бас ойлгох хэрэгтэй юм байл ш. Юу вэ гэхээр төрөлхийн сохор хүн гэж байгаа штэ. Төрхөөсөө үргэлж сохор байсан хүн. Тэгэхээр тэр хүн төрхөөсөө нэг ч удаа синагогт орж үзээгүй хүн гинэ. Яагаад гэхээр өнөөдрийн 9 дугаар бүлэг эхлэхдээ юу гэлээ? Шавнар нь 9:2-оос 2 дугаар эшлэл. Шавнар нь түүнээс раби буюу багшаа хэн нүгэл үйлдснээс гэж байгааз.
Энэ юусоо хуучин гэрээний тиймэрхүү тэдний ойлголт нь ер нь юдэчүүдийн дунд тиймэр ойлголт байгаа. Хин нүгэл үйлцснээс энэ сохор төрсөн юм бэ? Энэ өөрөө юу эцэг их нүгэд. Тэгэхээр ерөөсөө сохор хүн гим нүглээсээ болж дамаа төрөлхийн ийм сохор хүн тэгээ одоо сохор хүмүүсүүдийг хизээч синагогт оруулахгүй. Яагаад вэ гэхээр энэ хүн гим нүгэлтэй, гим нүглийн асуудалтай учраас хараагдсан хүн учраас синагогт оруулахгүй гэдэг. Тийм учраас энэ хүн төрхөөсөө нэг ч удаа синагогт орж байгаагүй, төрхөөсөө нөгөө нэг одоо энэ эцэг эхийн сүлдээ энд айж байгаа шүү дээ. Тэгээд Есүсийн талаар хэлдэггүй. Гэтэл энэ хүний хувьд айх ямар ч шаардлага байгаагүй гэсэн үг байхгүй. Энэ нэг чухал ойлголт байгаа шүү. Тэгсэн мөртлөө түрүүн 17 дээр юу гэлээ? Тиймээс тэд сохорт дахиад хоорондоо хагалаад исэн учраас за байж дахиад тэр анхныхаа тэр анхдагч гэрчээс дахиад асууя. Тэр чиний нүдийг чинь нээсэн учраас түүний тухай чи юу хэлэх юм бэ? Юу хэлэх вэ? За ингэж хэлсэн, асуусан. Тэгсэн чинь тэр бол иш үзүүлэгч. Есүс иш үзүүлэгч мөн үү? За Дэд хууль 18-ийн 18 хаа. Тий, Дэд хууль 18-ийн 18-19 дээр байгаа. Дэд хууль за би уншия. Дэд хууль 18-ийн 18-19. Мосед хэлсэн. Амьдралынхын сүүлийн он жилүүд гэсэн үг шүү дээ. Ерөнхийдөө бол Дэд хууль ном чинь одоо яг нөгөө нэг амлагдсан газарт орохын өмнөх хуулиудыг эргээд дахиад багцлаад нэг суурин дээр заасан Мосегийн сургаалгахгүй. Тэгэхээр ерөнхийдөө нэлээд сүүлийнх нь он жилүүд гэсэн үг. Тэгээ ингэж хэлсэн. Дэд хууль 18:18 би ах トゥ бурхан хэлж байгаа шүү Мосед. Би ах トゥ нарынхын дундаас чам шиг нэгэн иш үзүүлэгчийг гаргаж өөрийнхөө үгийг түүний аманд өгнө. Миний түүнд тушаах бүхнийг тэдэнд хэлнэ. Иохан 5:19. Иохан 5:30 дээр бас байгаа. Хүү өөрөөсөө юу ч хийж чадахгүй байхаар тийм төлөв зоригтой ирсэн. Тэгээ ариун сүнс баптизм хүртээд ариун сүнс бууж ирснээс эхлээд тэрээр яг бурхны хүү дүр төрхөөр ерөөдөө үйлчилсэн гэдэг бас ойлголт байгаа. Тэгэхээр миний түүнд тушаах бүхнийг тэдэнд хэлнэ. 19. Миний нэрээр ярих иш үзүүлэгчийн хэлэх үгийг сонсоогүй хэн бүхэн миний шийтгэлийг хүлээх болно. Энэ ерөнхийдөө Есүс Христийн талаар хэлж байгаа. Тэр нэгэн иш үзүүлэгч гэж ярьдаг. Гэхдээ хамгийн бест авралт хүрэх итгэлийн тунгаг биш байхгүй энэ бол. Тийм учраас дараагийн итгэн шийдэх цагаар дараагийн библи судлалынхаа цагаар энэ залуу те яг авралт хүрнэ. Гэхдээ энэ ихний байдлаар энэ маш зүв төлөв байхгүй. Одоо харалтаа та нар. Хууль заадаг саяны ярьсан Дэд хууль 18:19 хүмүүс ингээд тэр 300 гаруй иш үзүүлгүүдийг бүгдийг мэддэг, чэйдэлцэн заадаг хүмүүс өөрсдөө энд харж ийн үл итгэлтэй үл итгэлийг үл итгэхийн өрхөнд унтсан энд бүр ингээд бурхныхаа үйлсийн эсрэг хамаг юм хийж яхад нэг ч удаа синагогт орж үзээгүй, хуучин гэрээ заалгаж байгаагүй, хуваараа гэхдээ ээж аав нь байдаг. Хуваараа тэ библи судалсан юм уу? Хуучин гэрээний мэдлэг нэлээд сайн. Хойштоо харах юм бол байгаа. Одоо ингээд нэг цаашаа бол гайг явчих واخа. Цаашаа харах юм бол энэ тэднэрт бүр ингээд номлодог. Маш сонирхолтой. Синагогт орж байгаагүй, дандаа гуйлг гүйдэг байсан энэ гуйлгчин гайхалтай юм номлол хийж, илчлэл, гэрчлэлээ хийж байгаа ийм үйл явдал. Тэгээд тэр хүнээс асуусан чинь тэр бол иш үзүүлэгч хэлж байгаа байхгүй. Бурханаас ирсэн хүн гэсэн үг шүү дээ. Бурханаас ирсэн хүн. Гэтэл өмнө нь тэд нар юу гэж байгаа лээ? Бурханаас биш ээ, бурхных биш. Яагаад? Амралтын өдөр зөрчдөг. Амралтын өдрийн хуулийг зөрчдөг гэсэн 16 дээр хэлсэн шүү дээ. Энэ хүн амралтын өдрийн хуулийг сагдаггүй учраас бурхных биш. Гэсэн чинь амралтын өдрийн хууль мэл наадах чи ямар ч хамаа байхгүй. Энэ хүн тиймэрхүү байдалтай гэсэн үг байхгүй. Ямар ч хамаа байхгүй. Тэр намайг эдгээсэн, тэр гайхамшиг үйлдэлсэн гэдэг юм сүулдэ хэрнэ. Тэр утгаараа энэ хүн бол тэр нэг юм аман хууль мөл тэдний яриад байдаг нэг баахан юмыг бол шууд үл тоогоод энэ хүн бол иш үзүүлэгч гэж хэлсэн байгаа байхгүй. За 18-аас тэгээд түүнийг сохор байж байгаад хараатай болсонд нь юдэчүүд итгэсэнгүй. Хараатай болсон хүний эцэг эхийг дуутахад хүрчээ. Яагаад гэвэл ерөнхийдөө бол энэ төрөлхийн сохор байсан хүн иймэрхүү хэмжээний одоо гинт нэг юм мэдгдэл хийж байгаа байхгүй. Синагогт орж байгаагүй, заалгаж байгаагүй мөртлөө нэг ийм зөрөгтэй, ийм зүйл ярихаар нь ийм тийм одоо эго гэж ярьж байгаа шүү дээ. Эго гэж ярьж байгаа. Хувийн тэр нэг юм Есүсийн талын нэг хүний гаргадаг зан гаргаад байгаа байхгүй. Тэр бол иш үзүүлэгч гэл.
Тэгэхээр нь шууд хардаал эхэлж байгаа. Энэ муу гар чинь айгүй л нөгөө дагалдагч нарын барьж бий болгож байгаа зүгээр хуурмаг үйл явдал юм биш үү? Тэ хувилдааных нь нэг хүн юм биш үү гэдэг иймэрхүү байдлын юм болж байгаа гэсэн үг. 18 дээр тэ тэгээд итгээгүй. Тийм учраас шууд эцэг эхийг нь дуурахад хүрчээ. 19-оос тэд эцэг эхээс нь сохор төрсөн гэж та нарын ярьдаг хүү чинь энэ мөн үү? Тэгвэл одоо тэр яаж харж байгаа юм бэ гэж асуув. Эцэг эх нь тэдэнд энэ хүү маань мөн гэдгийг болон сохор төрснийг нь бид мэдэж байна. За энэ хүртэл ерөнхийдөө бол болж байгаа те их гоё. Энэ хүн миний хүү, энэ хүн миний хүү, бит хоёрын хүү мөн. Төрөхдөө сохор төрсөн үнэн. Мундаг гэрчлэл те. За 21-с харин гэд нэг юм ярьж байгаа байхгүй юу? Харин одоо тэр яаж харж байгааг бид мэдэхгүй. Нүдийг нь хэн нээснийг нь ч бид мэдэхгүй. Өөрөөс нь асуу. Тэр нас бид хүрсэн тэр өөрөө хэлэг гэв. Тайлбар. Йохан тайлбар хийж байна. 22 дугаар эшлэл. Эцэг эх нь юдэжүүдээс айсан тул тэгж хэлжээ. Есүсийг Христ мөн гэж хүлээн зөвшөөрсөн хүн синагогоос хөөгдөх ёстой гэж юдэчүүд нэгэнтээ шийтсэн байлаа. Тийм учраас синагогоос хөөгдөхгүй тулд эцэг эх нь хөөгдөх шалтгаан болох Есүс бол Христ, Бурханаас ирсэн хүн мөн гэдгийг энэ тунгаглалыг хэлхээс айсан гэсэн үг. Энэ тайлбар байгаа учраас ямар юу байна? Дүгнэлт хийж болох уу? Тэд нар мэдчихсэн гэсэн үг. Хүүг нь Есүс идгээснийг. Яагаад? Хинч нь одоо бүр 2 сүүлийнхэн жилдээ явж байгаа шүү дээ. 2 жил гарan Израиль даяараа дуу шуугаан болсон. Ян зүрийн стенэрээ бүр өөр газруудаас тэр Содомдоо энэ тэндээс ингээд сирмэргээл хаасайгүй өвчтөн хүмүүсөж Есүсээс юугаа өвчтөнгөө идгээлэх гэж 2 жил гарангийн турш бөө юм болж ихэд энэ аав ээж хоёр нь бол мэдж байгаа нь тодорхой. Тэр тусмаа одоо энд бол те яг энд дараагаар нь тэр нэг өдөөс хойш нь энд нэг дунд нь хугацаа орсон байгаа гэдэг ерөнхийдөө бол баримжаа байгаа шүү дээ. Тэгэхээр чинь хүүгээ харсан байгаа, хүүгээ сонссон байгаа, хүүгийнхэн талаар те тэгээд Есүс чи яваад өгцөн те хүмүүсүүдийн дунд болж байгаа үйл явдал шүү дээ. Тэгэхээр чинь бол ерөнхийдөө энэ Есүс гэдэг хүн нөгөө нэг 2 жилийн турш бөө юм болоод байгаа Есүс чинь миний хүү эдгээчжээ гэд мэдсэн тодорхой угаасаа. Тийм учраас 22 дугаар ишлэлийн тайлбар орж ижин шүү дээ те. Гэхдээ хамгийн гол нь 21 дугаар ишлэлээр бүгдээр нэг дүгнэлт хиймээ санагдаж байгаа байхгүй. Тэр нь юу гэхээр хаасайгүй нэг иймэрхүү юм гарч ирнэ. Матай 10-ын түрүүн би Матай 10-ын 39-ээс уншсан шүү дээ. Тэрний өмнөх ишлэл дээр нэг ийм ишлэл байгаа. Есүсийн өөрийнх нь хэлсэн ишлэл. Бид нартай маш хамааралтай. Саяны энэ эцэг эхчүүдэд хэлэгдэх ёстой байхгүй юу? Эцэг эхийнх нь энэ 21 дугаар ишлэлээр те харин одоо тэр яаж харж байгаа бид мэдэхгүй. Нүдийг нь хэн нээснийг нь ч бид мэдэхгүй. Өөрөөс нь асуу гэдэг нэг аюулаас өөрийгөө эцэг их хоёр нь аюулаас өөрсдийгөө хамгаалаад хүүдээ өгчөж байгаа аюулыг. Гэхдээ хүүд нь их аюул байхгүй. Яагаад тэгэхээр угаасаа синагогт хамрагдаж байгаагүй. Харж байна уу? Тэгэхээр нэг талаараа мэрэгэн ухаан зальч юм шиг те. Гэхдээ одоо энд нэг ийм ишлэл байгаа. Матай 10-ын 33 дээр Есүсийн хэлсэн үг шүү. Гарчиг нь хинээс айх ёстой вэ гэдэг гарчигтай. 12 дагалдагч нараа сонгоод илгээхээс нь өмнө болж байгаа бүлэг энэ сургаалахгүй энэ дунд явагдаж байгаа. Урьдчилан аюулуудыг сануулж байгаа, зааж байгаа, анхааруулж хэлж байгаа юм дунд явж байгаа. За 33. Харин хүмүүсийн өмнө за би нэг өмнөхөөс нь уншсан дээр баха. 32-ыг уншия. Матай 10-ын 32-оос 33. Тиймээс хүмүүсийн өмнө намайг хүлээн зөвшөөрөгч хүн бүрийг би тэнгэрт хэцгийнхээ өмнө бишээ 28-ыг би уншаад тэгээ санийхаа уншия. 28. Махуудыг хөнөөгчдөөс бүү ээ. Учир нь тэд сэтгэлийг хөнөөж үлч чадна. Харин сонсоороо та. Биднэрт маш хамааралтай. Авралт хамаатай шүү дээ. Авралын 5 үе шатыг Есүс өөрөө яг заасан. Биднээс та санаж байгаа бол Матай дээр бишээ Йохан 16-гийн 16 дээр байгаа лөө. Тэ. Бишээ Матай 16-гийн 16-тай 16-г багтаасан хэсэг бүхий Библи судал дээр нь байгаа шүү. Есүсийн үгээр аврал хэрхэн яг хэлэгдсэн бэ гэдэг дээр 5 дахь нь одоо энд багхгүй юу? Энд хэлэгдэж байгаа. Биднэрт хамааралтай, бидний авралын орцонд хамааралтай. Тэгэхээр 28 дээр ингэж штэ. Махуудын хөнөөгчдөөс бүү ээ. Учир нь тэд сэтгэлийг хөнөөж үлч чаднаа. Харин мах бод болоод сэтгэлийг хуйууланг нь тамд устгаж чадах түүнээс айхтун.
тэ өсгөн томоор Бурханаас айхтун гэж байгаа. Тэгээд 28 32 33 тиймээс хүмүүсийн өмнө намайг хүлээн зөвшөөрөгч хүн бүрийг би тэнгэр дэх эцгийнхээ өмнө мөн хүлээн зөвшөөрнө. 33 харин хүмүүсийн өмнө намайг үгүйсгэсэн хэнийгч болов би тэнгэр дэх эцгийнхээ өмнө үгүйсгэнэ. Аврал яригдж байгааз. Матай 10:22 дээр ингэдэг бас. Миний нэрнээс болж бүгд та нарыг үзэн ядна. Харин эцсээ хүртэл тиссэн нь аврагдана. Энэ Матай 10:22 нөгөө авралын 5 дахь үе шатанда яадаг орж ирдэг. Тэр авралын 5 үе шатын эхний 4 нь болохоор ерөнхийдөө биднэрт хамааралтай хийгдэж явж байгаа. 5 дахьыг бид нар заримдаа орхитуулдаг. Тэр нь юу гэхээр аврал яг биднэрт өгөгдөөд яг бодиттой бариад одоо бол бид нар яг бодиттой авралыг яг аваагүй байгаа шүү дээ. Яг бодиттой бидний гарт байхгүй. Яг бодиттой бид нар эзэнтэйгээ бурхан аавтайгаа тэнгэрийн хаанчлал яг одоо биш энэ газар дээр байгаа. Нөгөө Эфес 6-гийн 6 дээр хэлж байгаа 10 дээр 10-аас цааш хэлж байгаа энэ сатааны бузар муугийн харанхуйн захиргаан дор байгаа энэ дэлхий дотор бид нар байгаа учраас биднэрт яг бодиттой аврал гар дээр байхгүй байгаа. Тийм учраас авралын 5 дахь үешэд яаж байгаа юу гэж байгаа вэ гэхээр эцсээ хүртэл яг Есүс дээр очих хүртлээ Есүсийн үгэн дотор Есүсийн дотор гэрэл дотор гэж ярьж байгаа. Библийн үгэн дотор нь итгэл дотроо ариун сүнсэн дотор үргэлжлүүлэн явж чадсан нь аврагдана гэж ярьдаг. Эцсээ хүртэл дэвцсэн нь дундаасаа төвчихгүй бол аврал байхгүй гэдэг юм Есүс өөрөө ярьдаг. Есүс авралын эзэн өөрөө тэгж ярьдаг. Хин нэгэн пастрын номлол ингээ ярих юм бол энэ нөгөө нэг гаж пастор байна. Буруу биднийг айлах гэж байгаа буруу иш үзүүлэгч байна гэж ярина. Хуурамч. Гэтэл Есүс өөрөө тэгж ярьдаг. Авралын эзэн. Гэтэл энийг бид нар ярьдаггүйгээсээ болоод өнөөдөр итгэгч нарын маань амьдрал, бидний амьдрал маш бүлээн, маш хуурамч, хоёр нүртэй байдаг. Аюултай. Эфес 1-р Петр 5:8 дээр бол та нар эрүүл ухаантай сонор сэрэмжтэй бай гэж ярьж байгаа. Яагаад тэгэхээр та нарын өрсөлдөгч болоход яавал та нарыг залхихаар гитэн яваа архих арслан мэт гэж байгаа. Энэ дэлхий дээр ийм юм дунд чинь аврагцсан тэгэл болоо ямар ч аюулгүй гэдэг юм юуроос ярьдаггүй. Библи шинэ гэрээ тийм ярьдаг юм юусоо байхгүй. Аврал нь итгэлээр гэдэг энэ ойлголтыг ярихаараа л хүмүүс чааш нь ингэж юм нэг юм гаж урсгалынхан шиг ингэж юм нөгөө өөрсдийнхөө жихэнд гжигдэх маягаар таатай болгож ингэж номлол аюултай. Түүнээс Библи бол ийм юус ярьдаггүй шүү. Тэгэхээр юу ярьж байгаад дээшээ орсон бэ гэхээр түрүүний тэр 21 дээр ингэж байгаа шүү дээ. Харин одоо тэр нөгөө ээж аав нь Есүс одоо синагогоос хөөгдөх гэдэг энэ нэг юм хохирол нөгөө талдаа тэнгэртэх эцгийнхээ өмнө мэдээж эн чинь яг одоо энэ үйл явдал чинь загалмай үйл явдлаас өмнө болж байгаа. Пентекостийн өдөр буюу ариун сүнс хүч бууж ирэхээс өмнө болж байгаа үйл явдал. Энэ эцэг их хоёр сүулдэ ийм байгаа нэг юм те. Ийм байгаа ч гэждээ одоо энд нэг итгэлээ харуулсан юм байхгүй шүү дээ. Ямар ч байсан ийм байгаад гэдэг нь юу гэдэм бэ нөгөө хүү гайхалтай амьдралд нь гэрчил орж ирж байгаа байхгүй юу. Хүүн ийм гайхалтай Есүсийн Тэнгэрийн хаанчлалын гайхалтай одоо Библи бичигдсэн ээж аав хоёр болчлоо шүү дээ. Гэхдээ дараа нь энэ хоёр чинь итгэхүүгүй гэдэг нөгөө нэг авралынх нь хүн болгонд байх ёстой сонголтын хоёрт ирнэ л гэсэн үг. Гэхдээ яг одоогийн байдлаар бол энэ хоёр бол тэр авралын итгэл мэтгэл ерөөсөө ярихдаггүй. Одоо энэ 21 дээр ишлэлээр хэлж байгаа те хин те хүүгмний эдгээснийг те бид мэдэхгүй гэд мэдсээр үжиж мэдэхгүй гэж хэлсэн ийм тохиолдол бол яах вэ гэхээр түрүүний Матай 10:33-аас 32 дээр тэр бахаа тэр хэлэгдсэн хин намайг энэ дэлхий дээр намайг хүмүүсүүдийн өмнө намайг үгүйсгэн тэнгэрт эцгийнхээ өмнө би үгүйсгэн гэж ярьж байгаа байхгүй. Тэгэхээр энэ дээр бүгдээр ганцхан дүгнэлт гаргаж хаашаа явъя. Өнөөдөр бид нар итгэлийн амьдралаар ингээд ажил төрөл мөрөл элдв янз юм хийгээ явдаг. Бид та зүрхээ шалгаарай. Хэрвээ бид Есүсээс ичиж байвал ямар нэгэн байдлаар иччихийвэл та Тэнгэрийн хаанчлалын хүн яг болсон уу болоогүй юу гэдгээсээ дахиад шалгах хэрэгтэй. Яагаад Есүсээс ичиж байна вэ? Есүсээс яагаад ичиж байна вэ гэдэг энэ асуулт маш чухал. Тэгээд тэр ичснээсээ болоод итгэгч биш гэж хэлж ивэл
Тэгээд тэнд асуудал шийдэгдээд цаашаагаа ингээд те дараагийн төвшөндөө гараа те хэрвээ аврагдаагүй юм бол аврагдаад ингээд ийм хийхгүй байж байгаад үхлээ гэж бодоход Тэнгэрт эцгийн өмнө яах вэ? Есүс хэлж штэ. Би тэр хүнийг үүсгэн. Намайг хүмүүсүүдийн өмнө үүсгэсэн болвол тэ хоёрдугаар бас тэ Есүс бол цорын ганц бүх нөгөө нэг хавчиг хаалга гэж ярьж байгаа. Есүс л зөвхөн цорын ганц бүх. Одоо католикууд бол ийм яриха болж эхэлж байна гинэ. Католикийн пап хүртэл юу гэж ярьж байгаа гэхээр atheist буюу бурхангүй үзэлтэй хүмүүс хүртэл Тэнгэрийн хаанчлалд орох боломжтой гэж бас тунхаглал гаргасан сурагтай. Бидний хүний ярьж байгааг сонссон. Тэр хүн харин хэр баттай юм ярьсан мэдэхгүй. Гэхдээ тийм ярихаар хүмүүс ихгүй юу? Яан зүрийн юм гажим тэндээс гардаг. Хитрхийн нөгөө хүний уламжлалыг баримтласаар байгаа сүулдэ энэ дэлхийн инх тайван илүү чухалчилсаар байгаад Бурхны Библийн хэлж байгаа цаад санаа хамгийн гол зүйлийг орхитуулж ирдэг. Хитрхи энэ дэлхийн тааллын төлөө явсаар байгаад. Гэтэл энэ дэлхий чинь өөрөө чөтгөр цаана байгаа чөтгөрийн залмих диаволын залмих байгаа гэж Эфес 6:10 дээр байгаа шүү дээ. Тийм учраас маш аюултай байгаа байхгүй. Тийм учраас бид нар итгэлийнхээ амьдралаар амьдрахдаа яг одоо тэр Матай 10 дээр хэлсний дагуу Есүс Христийг цорын ганц тэ нөгөө хавчиг хаалга гэж Матай 7 дээр байгаа хавчиг хаалга гэж ярьж байгаа. Есүсээр л зөвхөн аврал яригдана. Аврал өөр ямар ч аврал байхгүй. Энэ ойлголтыг бид хэлэхдээ өмнө маань энэ тал буддаа, энэ тал одоо юу гэдэг мормон ч юм уу ингээд баахан хүмүүсийн дунд байхад хүртэл зоригтойгоор та бүгдийн итгэж байгаа юм бүгд худлаа. Та нар бүгд шүүлт рүүгээ аюул руу, шийтгэл рүү явж байна. Цорын ганц аврал Есүст байгаа. Ингэж хэлдэг. Инээс чинь болоод хавчих гад хавчлага ирэхэд хүртэл үүнийхээ төлөө өгөхөд бэлэн. Энэ итгэлийг яриад байгаа байхгүй. Тэгэхээр үргэлж энэ зүйлсүүдийг бид бэлэн байхгүй бол цэвүүн цаг айсгүй гэдэг зүйлийг ярьж байгаа шүү дээ. Эзэн Библи байнга ярьдаг. Цэвүүн цаг айсгүй. Зайлмих айсгүй. Тийм учраас бүгдээрээ боломжтой байгаа дээрээ бэлтгэгдэж хоёуг дуулгаа өмсөхгүй аюултай. За цаашаа явъя бүгдээрээ. Тэгэхээр өөрөөс нь асуугаад ингэ хэлчихэж байгаа юм. Бид нас бид хүрсэн тэр өөрөө хэлэг. За ямар ч байсан ингэсэн. Тэгээ 22 дээр эцэг их нь юдэчүүдээс айслан тул те тэгж хэлжээ. Есүсийг Христ мөн гэж хүлээн Христ чинь нөгөө нэг аврагч юу яг Есүс энэ дэлхийг те Израиль энэ дэлхийг ч байх тэдний өөрсдийнх нь ойлгоод байгаагаар бол Израилийг аврахаар Израилийг ингэж буцаад сэргэн мандуулах тэр гайхалтай Бурханаас томилогдож ирэх тэр тослогдсон нэгэн аврахаар ирэх чөлөөлөхөөр ирэх тэр нэгэн гэсэн санаа байхгүй. Бүгд эний чинь хүсэн хүлээж байгаа. Тэр мөнхийн хаан болох. Гэтэл Есүсийг тэр хаан гэж хэрүү хин нэгэн Христ Месиа гэж хүлээн зөвшөөрөх юм бол шууд синагогоос хөөнө гэдэг юм ярьж байгаа. Тэгэхээр би нэг нэмэлт мэдээлэл хэлье. Ерөнхийдөө бол ингэнэ Талмуд гэдэг ном байгаад байгаа байхгүй нөгөө нэг тэр Библиэд зэрэгцээ нөгөө нэг Библийг тайлбарлсан багш нарын тайлбар орцсон ингээд нэг юм ном байгаад байгаа. Том бүтээл маш олон заалттай. Тэгэхээр Монгол дээр ч гэсэн бас байдаг санагдаж байна. Тэгэхээр тэр Талмуд гэд номон дээр нэг юм 3 төрлийн синагогоос хөөх Израилийн тэр нөгөө нэг одоо юу гэдгийг хөөх орхих тэ ард түмнээс нь гаргах ч гэдэг юм уу синагогоос хөөх гэдэг энэ ойлголт 3 төрлийн юм байдаг гинэ. Нэгдүгээрт яг юунаас болсноосоо ямар зүйл ямар одоо юу гэдгийг өвчин ч юм уу ямар нөхцөл байдлаасаа ямар гим нүглээсээ шалтгаалаад 3 төрлийнх. Нэгдүгээрт 7 хоногоос 1 сар буюу 7 хоногоос 30 хоногийн хугацаатай синагогоос хөөдөг нэг төрлийнх нь. Хоёрдугаарт бүр цаанаа нэртэй байгаад байгаа. Тэрийг бол би хэлж чадахгүй юм байна. Хоёрдугаарт 30-аас дээш хоногоор синагогоос хөөх. Гуравдугаарт нь хамгийн хүнд нь бүх насаар нь хөөх. Тэгэхээр энэ гурвын айл нэг нь л тэгэхээр энэ хүний хувьд бол нөгөө нэг юу чинь төрөлхийн сохор хүн бол бүх насаараа гэдэг дээр л ерөнхийдөө явж байгаа бол таарад байгаа юм. Тэгэхээр ийм зүйл байгаа. Тэгээ бүгдээ 23-аас уншия. Тиймээс эцэг их нь тэр нас бид хүрсэн ингэж айсан учраас нас бид хүрсэн хүн өөрөөс нь асуу гэжээ. 24. Фарисеучуд сохор байсан хүнийг 2 дахь удаага дуудаад түүнд Бурханд алдрыг өрг. Тэр хүн нүгэлтэйг бид мэднэ гэсэнд 25. Тэр түүний нүгэлтэй эсхийг за яах вэ? Инээс өмнө бүгдээ 24 дээр нэг Бурханд алдрыг өрг гэдэг энэ ойлголтын дээр нэг тайлбар олж мэдсэн. Тэр нь юу вэ гэхээр
Йошуа ер нь хэд хуучин гэрэн дээр ингээ хаасаагүй байдсан байлээ. Йошуа 7-гийн 19 дээр ерөөхдөө эхэлж гарч ирж байгаа шиг байгаа юм. Тэр нь юу гэхээр яг хөө тэр үйл явдал нь яриад яг ямар ч гэсэн нөгөө нэг довчхоо яриа те. Йошуа 6-7 дээр юу гарч байгаа вэ гэхээр Ерихо хотыг нөгөө нэг гайхамшигтай 7 удаагийн тойролт тэгээ сүүлийнх дээрээ дахиад 7 удаа тойрдог тэр 7 өдөртэй 7 удаа тойрдог те 7 өдөр баха ямар ч сан 7 тойрдог тэр үйл явдал чинь болоо тэгээ Ерихог эзэлж байгаа юм. Тэгээ болно бурхан ингэж хэлдэг байхгүй. Ерихо хотоос энэ хотын тэр дотор нь байгаа эд хөрөнгө алт үнэт эрдэнэс бүгдийг бурхны эрдэнэсийн сан буюу тэр бурхны үйлчлэл зориулна. Эндээс ямар ч хүн ямар ч цэрэг юу ч авч болохгүй гэж хэлдэг. Гэтэл Юда овгийн ингээд яваад Ахаб гэдэг хүн нэг зүйлийг аваад одоо хулгаална бурхны үгийг зөрчөөд аваад байхандаа нуучдаг. Үүнээс болоод дараагийнхаа эзлэх ёстой хот Аи хот руу дайрахтаа тэд нар ялагддаг. Тэгээд гимшээд бөө юм болоод ингээд гимшигч байх уу? Яагаад вэ бурхан минь ингээд асуусан чинь бурхан та нар ингэж танаахнаас та ард түмнээс энэ миний хуулийг зөрчсөн гэсэн. Тийм учраас та нар одоо энэ хүнийг л энэ бузар муугаа та нар олж дотроосоо бухны ард түмэн дотроосоо гаргаж зайдуулахгүй бол та нарыг үргэлжлүүлэн та нар шийтгэлээ хүртнэ гэдэг юм хэлдэг. Тэгээд бурхны зааврын дагуу болж ягаад Ахабыг олж мэдээд гэр бүлтэйгээ хамтарч тэрийг авсныг нь олж мэдээд Ахаб гэдэг тэр хүнийг болон гэр бүлийг нь зарц нарыг нь мал адгуусыг нь бүгдийг нь чулуугаар цохиж алаад шатаадаг. Инээс өмнө тий нөгөөхөө гол юм хэлэх гээд. Инээс өмнө Йошуа 7-гийн 19 дээр юу гэж байгаа вэ гэхээр Ахабыг олж илрүүлчихэд нөгөө нэг ингэдэг нэг юм шавхч явахдаа тэнд нэг юм шалгах шилж олж мэдхт нэг юм үйл явдал нэг болж байгаа байхгүй. Тэр тэгж яагаад шалгараад Ахабын гэр бүл шалгарчиж байгаа юм. Тэгээ Ахабд Йошуа гэж хэлж байгаа байхгүй. Юу гэж хэлж байгаа вэ гэхээр бурханд алдрыг өрг. Тэг би уншчих. Йошуа энэ их гоё ишлэл. Йошуа 7-гийн 19 Йошуа Ахаб гэж бисээ тэгээдсэн нөгөө Ахан шүү. Ахаб хаантай андуураа те. Ахан Йошуа Аханд хүмүн гуй Израилийн бурхан эзэндээ алдрыг өргөн хүндэтгэн үзүүл. Түүнд хүндэтгэл үзүүл. Тэгээд юу хийснээ одоо надад хэл. Надаас юу ч битгий нуу. Тэгэхээр энэ хиллэг одоо энэ дээр байна шүү дээ те. Энэ сая те 24 дээр бурханд алдрыг өрг нөгөө сохор хүнд фарисеучуд чинь жилж штэ те. Сохор байжгаад хараа орсон хүнд те. Эцэг их нь хүртэл түүнээс асуу гэд би мэдэхгүй. Сохор байсныг нь мэдэн миний хүү гэдгийг мэдэн. Гэтэ түүнээс асуу яг би бол мэдэхгүй маань гэсэн чинь фарисеучуд 24 дээр сохор байсан түүнийг 2 дахь удаага дуудаад түүнд бурханд алдрыг өрг гэдэг энэ хэллэг чи өөрөө бурханы өмнө үннээ хэл гэсэн хэллэг байгаа даа байхгүй. Бурханы өмнө үннээ хэл. Үнэн тунхаглагдах юм бол бурхан алдаршдаг гэдэг ойлголтоор. Үнэн дотор бурхан алдаршдаг гэдэг ойлголтоор үннээ хэл. Одоо Библиэлд гараад тавиад үннээ хэлнэ гэдэг шиг тангаргалт гэсэн санаа. Бурханы бурханы өмнө үннээ хэл гэсэн санаад. Бурханы өмнө үннээ хэлж бурханыг алдаршуул гिचээд тэгэнгүүтлээ араас нь эднэр ингэж байгаа байхгүй. Тэр хүн нүгэлтэйг бид мэднэ. Есүс гэдэг нэрийг нь ч хэлэхгүй шүү. Зүгээр л тэр хүн. Есүс гэдэг нэрийг хэрэг хэлэх юм бол тэр нэр чинь өөрөө аврагч гэдэг нэртэй байхгүй юу? Бурхан авардаг гэдэг нэртэй. Нэр нь хүртэл. Тэгэхээр бурхан авардаг гэдэг энэ хүн бурханы сони юм ярина л гэсэн үг л дээ. Одоо хаана. Бурхан авардаг энэ гэдэг энэ хүн нүгэлтэй хүн гэдэг нэг иймэрхүү юм хэлэх гээд байгаа учраас тэр хүн мөнгө ярьдаг юм. Одоо энд бол Есүсийн нэрийг тэд нар хэлэхгүй. Тэгэхээр тэр хүн нүгэлтэйг бид мэднэ гэж байгааз. Бид мэднэ. Мэдэхгүй шүү дээ. Нэгдүгээр, хоёрдугаар тэд хараа Есүс өөрөө Иохан 8:46 дээр ингэдэг хараа. Намайг нүгэлтэй гэж нотлох хүн та нарын дотор байна уу гэж асуухад хинч хариулаагүй байхгүй. Тэгээд дараагаар нь тэгвэл би үннийг хэлэхэд та нар яагаад надад үл итгэх нь вэ? Ингээ иймэрхүү ярилцлага болдог. Бид нар үтцсэн хэсэг те. Тэгэхээр тэд нар Есүсийг нүгэлтэй гэж нотлох чадахгүй байсан байхгүй. Тэгсэн мөртлөө одоо энэ хүний өмнө бол айхтар тийм худлаа дүрд орж ярьж байгаас те. Бурхан тангаргалан үннийг хэл. Тэр хүн нүгэлтэйг бид нар мэднэ. Бурханы хүмүүс бид нар мэдж байна. Тийм учраас чи үннээ хэлгээл те. Тэр хүнийг шууд нэг айлгаж сүрдүүлж тийм ээ тэр хүн бол нүгэлтэй гэдэг тийм гэрчмэрч бий болох гэдэг байгаа байхгүй. Нөгөө мөрдлөгийн айхтар нөгөө нэг хүч хэрэгэлд айлгаж
худал гэрчийг бий болгодог те зарим нэг арга байдаг шүү дээ. Тэрэн шиг л юм болж байгаа гэсэн үг. За тэгсэн чинь 25 дээр энэ хүн ер нь нэлээд тийм эрүүл ухаантай, маш тийм учир шалтгааны зөв сэтгэлгээтэй хүн байгаад байгаа байхгүй. 25-аас тэр гэж байгаа. Тэр түүний нүгэлтэн гэдэг тэр үгэн дээр нь шууд үлгэж яваа цаашаа ярьж байгаа байхгүй. Ерөнхийдөө бол энэ маш чухал. Энэ маш чухал шүү. Ер нь монхог хүмүүсүүд ер нь тэ одоо юу гэдэг итгэл одоо тэ яг бурхнаас биш юм ярьж байгаа тохиол зарим хүмүүсүүд ингэж юу ярьж байгаагаа ч мэдэхгүй. Ярьж байгаа зүйл нь ямар ч учир шалтгааны логик байхгүй. Зүгээр л нэг юм уур уцаар тэ нэг ундууцал тэ зүгээр л нэг юм эсэргүүцсэн хавцсан. Үгүй ээ наадхаа устдаг гэж байгаа. Яагаад устдах юм? Яах юм? Юунаас болцсон? Яатсан? Тийм юусоо байхгүй ингээд баахан юм ярьдаг. Зүгээр амнаас нь бузармуу урсч идэг. Тэгэхээр тиймэрхүү хүмүүстэй тэр хэлсэн үгэн дотор нь бол ингээд асар олон алдаа байгаа. Энэ хүн бол яг тэр хүний дотор байгаа тэдний хэлсэн юмыг тэр нэг хэлсэн үгэн дээр нь шууд одоо ярьж байгаа байхгүй 25-аас. Тэгээ түрүү ингэсэн чинь 24 дээр бол бурханд алдрыг өрг бурханы төлөө үннийг хэлтэй яг яасны үннээ хэл тэр хүн нүгэлтэйг бид мэднэ гэдгсэн чинь 25 дээр тэр түүний нүгэлтэй эсхийг би мэдэхгүй. Тэд нар мэдэж чинь би бол мэдэхгүй мэн тэр хүний нүгэлтэй эсхийг бид мэдэхгүй. Гэхдээ би нэг л юмыг мэднэ. Сохор байснаа одоо харж байгаагаа л мэдж байна. Яг энэ үгээр бол бас гайхамшигт хайр гэдэг дуунд энэ үг бас ордог. Урд нь би сохор байсан одоо би харж гин гэдэг иймэрхүү ойлголт. Тэгэхээр энэ маргашгүй факт байхгүй юу? Тэр эцэг их нь хүрт баталсан. Би нүгэлтэй би тэрийг мэдэхгүй энэ хүнийг. Тэгэхээр цаашаага бүр дахиад нэмэлт гоё юм хэлнэ. Би урд нь сохор байсан одоо харж гин. Энэ факт, энэ гэрчлэл маань л үнэн гэдгийг би мэдчихээн. Тэр хүн нүгэлтэй юу үгүй юу би мэдэхгүй, би шүүдэггүй. Та нар тийм мундаг шүүгч юм байгаас би бол шүүхгүй, би мэдчихгүй угаасаа үнэн. Гэхдээ энэ хүний хийсэн гайхамшиг үнэн гэдгийг л би мэдчихнэ гэж ярьж байгаа байхгүй. Эн чинь нөгөө нэг Иохан 5 дээр байгаа Есүс Христийг цорын ганц аврагч Бурхны хүү гэдгийг нь баталдаг, гэрчилдэг дөрвөн гэрчий чинь хоёр дахь нь байхгүй. Нэгдүгээрт Иохан Баптист гэрчилсэн, хоёрдугаарт Есүсийн хийсэн гайхамшигт үйлсүүд тэмдгүүд нь гэрчилдэг, гуравдугаарт эцэг бурхан өөрөө Тэнгэрийн баптизм хүртэх үед нь энэ бол миний хайртай хүү гэж хэлсэн. Дөрөвдүгээрт нь бичээс буюу тэр асар олон хэдэн зуун иш үзүүлэлгүүд Есүс Христ тэдгэрийг биелүүлэх үед иш үзүүлэлгүүд буюу бичээсүүд түүнийг аврагч Бурхны хүү гэдгийг нь гэрчилдэг. Яг энийх нь нэг гэрчлэл болж байгаа гэсэн. Тэд нар одоо бол тэдний өмнө бүр маш бодиттой гэрч гараад ирсэн гэсэн үг. Ээж аав нь хэлсэн төрөлхийн сохор хүн одоо энэ доор хэлнэ. За ямар ч ингэсэн. Тэгсэн чинь мэдэж байна. Тэгсэн чинь 26 дээр тэд түүнээс тэр чамд юу үлдсэн юм бэ? Одоо энэ 3 дахь удаа асууж байгаа. Яаж? Тэр чамд юу үлдсэн юм бэ? Тэр нүдийг чинь яаж нээсэн юм бэ? 3 дахь удаага яаж? Урд нь асуусан шүү дээ. Яагаад давтаад байгаа юм? Нэг талаараа олон давтаж те энэ хүнийг худлаа юу үгүй юу гэдгийг хэлэх гэж байгаа. Нөгөө талаараа үгээ алдах нь уу? Тэ үнэхээр худлаа юу гэж илрүүлэх гэж байгаа юм уу? Тэгсэн чинь одоо энэ дээр яг л урд нь давтагдсан. Одоо энэ хэд дээр байла? 15 дээр байгаа энэ санаагаа дахиад асууж байгаа юм. Тэр чамд юу үлдсэн юм бэ? Нүдий чинь яаж нээсэн юм бэ гэж асуусан чинь 27-оос би та нарт хэдийнэ хэлсэн. Та нар сонсоогүй. Юунд та нар дахин сонсохыг хүсэж байгаа юм бэ? Та нар бас түүний дагалдагчд болохыг хүсэж байгаа юм биш үү? Ингээ асууж байгаа. Энийг хэлэхэд фарисеучуд түүнийг хараан зүхээд чи л түүний дагалдагч байна. Харин бид Мосегийн дагалдагч. Тэгэхээр 27 дээр байгаа энэ нэг талаараа ёжилж өгөөдөж байгааз те Есүс нөгөө сохор гуйлахч чинь энэ хуулийн багш улсын хурлын гишүүдийг гэсэн үг шүү дээ. Бүр санхедрийн бүлэглэлийн томчуудыг нөгөө мундаг агуу нөгөө мундаг гарууд чинь шууд доромжилж байгаа байхгүй баг. Би та нарт хэдийнэ хэлсэн. Та нар яагаад сонсохгүй байгаа юм бэ? Та нар ер нь дахиад сонсох гээд байгаа юм чинь эсвэл та нар тэр хүний дагалдагч нь болох гээд байгаа юм уу? Яагаад сонсохгүй байгаа юм? Би хэлсэн шүү дээ. Тодорхой. Би сохор байсан хараа орсон. Ийм тэ одоо энэ дараа нь хэлнэ урт хожид ийм мэдээж байгаагүй. Ийм тодорхой юм дээр яагаад ингээ ухаад байгаа юм? Зорилго нь юу юм бэ? Итгэх гээд байгаа юм уу? Үгүй бол яагаад ингэж байгаа юм? Тодорхой үнэн та нар өөр яалах гээд байгаа юм. Нэг иймэрхүү юм ярьж байна гэсэн үг байхгүй. Тэгээд тэд нар бол өөрсдөө ийм л юмар тоглож, ийм л үнний эсрэг нүдэн дээр нь ил байсаар зүрхээ хатууруулсаар байгаа. Өнөөдөр ч гэсэн итгэлийн амьдралд ийм зүйл байгаа шүү. Одоо сүүлд нь бүгдээрээ дүгнэхтэй нэг
итгэлийн амьдрал гэхээс илүүгээр энэ дэлхий дээр гэж би хэлэх гэж байгаа, сая буруу хэлчлээ. Энэ дэлхий дээр ийм зүйл байгаа шүү. За тэгэнгүүт л тэгсэн чинь ингэж хэлсэн чинь тэгээ энэ дээр одоо 27 дээр сонирхолтой. Нөгөө төрөлхийн гуйлга гуудаг байсан сохор хүн синагогод ерөөсөө орж байгаагүй, заалгаж байгаагүй хүн байж тээ. Мундаг том багш нар, хуулийн багш нар, улсын удирдагч нарын өмнө бүр инээгээд тохуургаад, тооглоод, шоглоод, ийм тодорхой үннийг та нар ойлгохгүй байгаа юм уу гэж ингэж ярьж байгаа цаана нь юу байгаа вэ гэхээр нэг хүний би ингэж тайлбарлаж байгаа түрүүн сонслоо. Энэ их гоё. Маш хэн байх нь хамаа байхгүй. Үнний талд орох үед хэн байх нь хамаа байхгүй. Бурхан тэр хүнийг өөрийнхөө талд аваад өөрийгөө гэрчлүүлэх, төлөөлөгчөө болгон сонгох үед, яллагчийн талд орох үед, орчлон ертөнцийг бүтээсэн бүтээгчийн талд орох үед өмнө нь хэн байсан хамаа байхгүй. Тэр хүн агуу, эр зориг, хүч, баяр хөөр, инээд бүр энэ хошигнол хүртэл хийж хэлж байгаа байхгүй. Ийм гайхалтай мундаг эрх чөлөөтэй тэр гайхалтай төлөв байдалд ирж байгаа ийм зүйл байгаад байгаа гэж байгаа байхгүй. Хинээс яахгүй байгаа хэвээр шүүхийн өмнө очин гуртлаа бүр инээгээд шүүгч байгаа. Та өөрөө шүүгч хичээд яг ийм тодорхой юм дээр юу яриад байгаа юм бэ? Иймэрхүү юм ярьж байгаа гэсэн санаа. Тэгсэн чинь нөгөө нэг хүн ингээд нөгөө нэг яадаг штэ те. Баригдахаараа нөгөө нэг булааны илэрхээр хүн ингээд бантаад нэг балаа юм болдог штэ. Яг нөгөө нүүр мөр нь улаагаас үлдээ бүр уурлаад тэгээд бүр зайлаа гэд хэлээд яваад өгдөг шиг л баг юм болж байгаа байхгүй энд одоо энэ хардаа 28-аас фарисеучуд түүнийг хараан зүхээд хараасан байгаа, хараа зүгсэн байгаа гэсэн. Өөрөөсөө онгонд орж байгаа байхгүй энд бүр. Тэгээд Иохан 3:19-с 20 дээр түрүүн би бас хэлсэн шүү дээ. Эн чинь гэрэл байхгүй юу? Гэрэл ертөнцид ирэхэд ертөнц нэг болвол харанхуйн гим нүгэл нь илчлэгдэх гээд байгаа учраас үзэн ядаад уурлаад хараад зүхээд бүр ингээд гэрлийг шатаагаад унтраагаад чулуугаар зохиод загалмаа дээр Есүсийг хатсан шиг ингээд байхгүй болгоод хавчаад дуусгадаг хүч нь байгаа учраас яагаад вэ гэхээр чөтгөрийн дэлхийд үхлээр дамжуулан ороод ирсэн байгаа. Нөгөөд хүмүүс нь яадаг вэ гэхээр гэрэл асах үед хүүе би ийм байлэр байсан юм уу? Хүүе тийм биш те халиу угаа яаж угаах вэ? Би угааж чадахгүй биш те. Есүс та угаах юм уу? Ямар гоё юм бэ? Намайг уучлаарай өршөөгөөрэй. Би үнэхээр та намайг авраач. Би гэмтэн гэдэг нэг ийм хоёр хариу үйлдэл хийдэг гэдэг байгаа байхгүй. Одоо энд бол нөгөө хүмүүсүүд нь нөгөө хариу үйлдэл хийж байгаа гэсэн үг. Есүс биш зүгээр Есүсийн ивэл ирүүлэх хүртсэн тэр хүн хүртэл энэ цаг мөчид Есүс ч биш зүгээр нэг гуйлгчин эднэрийг байдалд оруулж байгаа үстэй. Тэгэхээр Есүс бол ойлгомжтой тэднийг бүр үзэн ядуулах үргэлж Есүсийг алахыг хүсэж байгаа нь үнэхээр тодорхой байгаа байхгүй. Ягаад тэгэхээр яах аргагүй үнэн тээсэн гэрэл байгаа даа учраас хамаг бузар булааг нь ичлэх гээд байсан учраас алхаас өөр аргагүй болж байгаа байхгүй. Тэдний хувьд бол бууж өгөхгүй л бол үнэхээр даруй байдалж бардам зангаа орхихгүй бол тэд нар бол яг энэ эрх ашигаа хамгийн чухал гэж бодож байгаа бол угаасаа тодорхой. Математик тооцоол ойлгомжтой. Есүсийг алсан л дээр. Аврал биш зүгээр энэ дэлхий дээр амьдралаа илүү чухал тооцож байгаа бол Есүсийг алсан л дээр гэдэг. Тийм л юм эд нар шийдвэр гаргасан гэсэн. За тэгээд уурлаад хараад зүхээд чийл түүний дагалдагч байна. Харин бид Мосегийн дагалдагчид 29 Мосед Бурхны айлцныг бид мэднэ харин түүнийг хаанаас ирснийг нь ч бид мэдэхгүй гэсэнд. Тэгэхээр тэр хүний харангуутлаа те 28 дээр чийл түүний дагалдагч гэж байгааз те. Мэдээж дагалдагчны биш гэдгийг тэд нар мэдж байгаа. Тэгэхдээ энэ байр суурь нь яг дагалдагч нарын одоо их сонирхолтой та нэг анзаарал да. Энэ Есүс Христийн амьд байхад нь тэр өдгөө үхээд Пентекост те амилсныхын дараа нь Есүс Христийн дагалдагч нар эр зоригоор дүүрсэн шүү дээ. Санаж байгаа юу та? Бүгд айгаад хаалгаа төгжөөд нуугдчих үед нь Есүс Христ амилсан биеэрээ ирээд өөрийгөө харуулдаг. Тэгээд бас те 500 гаруй хүмүүсүүд харуулж байгаа үйл явдал мод асар олон юм болж байгаа. Тэгээд өөрийгөө баттай нүдэн гэрч нарыг үлдээгээ тэгээд дээшээ явж байгаа. Тэгээд 50 дахь Пентекостийн өдөр ариун сүнс хүчийг илгээж байгаа. Тэгээд тэр хүчийг авах үед л яг энэ үед энэ сохор хүний яг одоо энэ шүүхийн өмнө ямар эр зоригтой байгаа шихээ яг тийм төлөв байдал очдөг байхгүй. Энэ хүний хувьд бол нэг айхтар Есүс бол бурхан түүнд итгэн митэг гэж яриаггүй шүү дээ. Зүгээр л нэг л фактыг хэлсэн. Би сохор байсан, хараатай болсон. Эн чинь тэгтээ бас үнэн байхгүй. Яг энэ факттай адилхан бидний амьдралд гэрчлэлүүд байж иж
тэр гэрчлүүд чинь бидний итгэлийг барьж байгуулна. Тэгээ тэр итгэл маань барьж байгуулагдаад итгэллээрээ бид нар ингээ хүчрэгжээ төлөвшөөд хоёуг дуулгаа өмсөө тэр итгэлийн бамбаагаараа бариад ингэх үед ирээдүйд ирэх янз бүрийн шүүх, элдв янзын шүүх, сорил морил тэ өрх зан мангууд ирэх үед яг энэ хүн шиг зүгээр факт байгаа юм чинь хизээж худал хуурмгийн эсрэг эргэлзэж сорилтонд орохгүй байхгүй. Тийм учраас өдөр болгон бид Библи судлалч нь мэдээж чухал. Библи судлалаараа ингээд бид нар юугаа аваад тэ үннээ олж мэдээд тэгэд хамгийн гол нь Библи ярьж байгаа юм юу гэхээр амьдрал дээрээ. Амьдралаас ч л энэ итгэл чинь барьж байгуулагдаад байгаа байхгүй. Библиэс болохоор яаж байгаа гэхээр Библиэс яг үннүүдийг олж хараад гэрэл зүрхэндээ тэгээд нөгөө нэг дуудлал 119-ийн 105 дээр байхаа таны үг бол миний хөлдөх дэнлүү гэж байгаа байхгүй. Библи гэсэн үг шүү дээ, үг. Хөлдөх дэнлүү алхам ярьж байна. Амьдралын тэр алхдаг гэр рүүгээ явдаг, жорлоо ордог, ажил руугаа явдаг үйл явдал ярьж байгаа байхгүй. Тэгээд хөлдөх дэнлүү. Тухайн энэ дэнлүү чинь нэг юм уу хоёр алхмын л энэ зай гэрэлтүүлдэг. Тэгээд цаашаага тэр зорьсон газартаа хүрэхийн тулд зайлшгүй алхам шаарддаг. Миний нэг тэр хөлдөх дэнлүү гэдэг тэр ойлголт тэр ахын түүхэн соёлоороо бол тэр дэнлүү нь болохоор миний нэг алхмын өмнөхийг гэрэлтүүллээ. Одоогийн гарч идэх шиг ингээд бүр дор ойж бүр 20-30 алхмыг харуулчаад ингээд тэр 20-30 алхмын дотор ингээд чөлөөтөө явдаг шиг биш. Итгэл шаардна. Алхам шаардна. Зориулалт шаардна. Би тэр зорж байгаа газар руугаа явахдаа би нэг алхлаа. 2-3 дахь алхмын цаана байгаа зам харагдахгүй. Харахын тулд би дахиад нэг алхах ёстой. Харлаа. Дахиад алхна. Харлаа. Дахиад алхна. Нөхгүй байна. Ийшээ эргэлээ. Дахиад алхна. Нөхгүй байна. Явлаа. Иймэрхүү юм чинь эзний үг гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр эзний үг зүгээр ингээд нэг мэдхэнд биш. Мэдх чинь хамгийн тэр эцсийн зогсоол нь биш байхгүй. Мэдснийхаа дагуу энэ харанхуй дэлхий дээр бид амьдарч явна. Ингэж амьдраад тэр үгээр нь үйлс гаргаж амьдрах үед тэд нар үйлс гаргасан тэр тохиолдол чинь эргээд биднэрт нэг зүйлийг Еврей 11:1 дээр хэлдэг те баримт нотлогоог баталгааг биднэрт ингэж өгдөг. Тэр чинь өөрөө нөгөө гэрчлэлүүд байхгүй. Одоо энэ хүний хувьд асар чухал гэрчлэлтэй болчихлоо шүү дээ, тэ. Сохор байсан, төрөлхийн сохор байсан, хараа орсон. Энд чинь асар чухал нөгөө нэг итгэлийн чинь нөгөө нэг Еврей 11:1 дээр байгаа итгэл бол найддаг зүйлсийн бодит байдал, харагдахгүй зүйлсийн нотлох баталгаа баримт гэж байгаа шүү дээ. Баталгаа, нотлох баримт. Есүс агуу хүчтэй бүтээгч Бурхан гэдэг нэг нь ойлголт чинь харагдахгүй зүйл. Гэхдээ тэрийг энэ хүний хувьд үнэн гэдгийг нь батлах нэг юм нь энэ нүд нь төрхөөсөө энэ нүд гэдгийг байгаагүй байхгүй энэ хүний хувьд төрлөхөөсөө. Зуурдаар нүд нь сохорсон бол ингээд ганц нэг юм зарим нэг юм ингээд засвал эргээд хараа авах боломжтой. Гэтэл төрхөөсөө нүд гэдэг ойлголт юусоо байхгүй. Би харагдах байдлаараа цаад мэдрэл зэдэлгээд ийм зүйлийг оргуу оосноос бүтээсэн мэтэр шороогоор шавар зураа шүлсээрэ гэдэг юм уу тэр усаар гэдэг юм уу ингэж зуураад яг ус шороо гэдэг чинь дэлхийн ойлголт шүү дээ. Тэгээ тэр хүний хувьд цоош нүдийг бүтээж өгж байгаа. Энэ чинь нөгөө нэг Еврей 11:1 дээр хэлж байгаа Есүс харагдахгүй зүйлс, найддаг зүйлс гэдэг тэр нэг Есүс бол бүтээгч Бурхан гэдгийг чинь баталгаа бодит байдал гэдэг энэ зүйл чинь энэ хүний хувьд харж байгаа нүд нь байхгүй. Өдөр болгон энэ дэлхийн ертөнцийг харахтаа энэ хүн Есүс бол оргуу осноос нүдийг бүтээх чадaltaй Бурхан гэдэг нь энэ байна гээл өөрийгөө хараад толинд хараад хүн амьтаа хараад өнгө хараад баярлна гэсэн. Яг энэ зүйл итгэлийн амьдралд байж ээж бид нар энэ дэлхий дээр амьдрахтаа гэрэл давс болно. Нэгдүгээр, хоёрдугаарт энэ зүйл чинь л өөрөө аврагдсан итгэгч хүний амьдралын чинь цорын ганц зам гэдэг байгаа байхгүй юу? Ингэж л амьдрах ёстой. Ингэж амьдрахгүй бол тэр хүн анханасаа аврагдаагүй байна. Эсвэл дундаасаа тэр хүн бүдэрч салж хууртагдаж явна гэсэн үг. Барайндаа орч чадахгүй гэсэн үг. Эцсээ хүртэл төвчж чадахгүй гэсэн үг. Төвчхийн тулд чинь байнгын тэр итгэлийн баталгаанууд чинь хэрэг болж байгаа. Тэгэхээр ийм зүйл бүгдээр ямар ч байсан дүгнээд та яг саяны ярьсан зүйл дээр та бас хувьдаа хэрэгжүүлэлт байвал бодоод яваарай гэж хүсэж байна. Би ч гэсэн бодоод явна. За цаашаа явъя бүгдээрээ. Хараад зүхөөдөө дагалдагч. Яг тий дагалдагч дээр саяныхыг ярьсан байхгүй юу ерөөдөө бол тэгэхээр яг энэ хүний хувьд энэ хараа нь орцсон гэдэг нь дэндүү бодиттой байгаа учраас ийм бодиттой үнэн байхад
Энийг тэгээ эсэргүүцэж байгаа биш гэж байгаа үнийг харангуутлаа юу вэ? Энэ үнэн байж тээ. Юу яриад байгаа? Энийг харахгүй байгаа мó багш нүдтэй юм байж юу вэ? Арай яах гээд байгаа юм бэ? Ингээд нэг иймэрхүү хошин байдалтай байгаа юм шиг дагалдагч нар Пентекостийн өдрөөс хойш яг л ийм болсон байхгүй. Яг юм болсон. Есүс Христ үхлээс амьсныг бүр нүдэрээ харсан, хэдэн өдрийн турш харсан, хамт загас идсэн, хоолсон, ярьсан, хамтдаа сайхан байсан. Тэгээ мөрөн дээр нь илгэн дээр нь, чэйжэн дээр нь толгоогоо нь ялсан байх, гарнаас нь барьсан байх. Бүр бодиттой харсан. Үхлийн цаана амьдрал байдгийг, үхлийг миний эзэн ялсан гэдгийг харсан бодиттой яг ингийн байгаа учраас ийм бодиттой энийхээ төлөө чааш яг энэ сохор хүн шиг ингээд ямар шүүхийн өмнө дагалдагч нар бүгд хизээч яагаагүй байхгүй. Сорилтонд орж унаагүй. Тийм учраас тэр зүйлийг нь хавчих бүр хамгийн эцсийн юмд тэднийг бүгдийг нь ерөнхийдөө бүгдийг нь цаазалдаг, алдаг. Тэгэхэд үхлийн өмнө хүртэл яах та Петр хүртэл айжсэн 3 удаа тэр нэг зарц эмхтэйгээс болоод үгүй би танихгүй гэж байгаа чамайг харааг. Үгүй танихгүй наадаг юм чинь гэж бүр хараал хэлж байгаа Есүсийг 3 удаа үүсгэсэн Петр эцэстээ яаж өгч байгаа вэ гэхээр загалмаа цовдлогдохдоо нөгөө нэг нэмэлт би түүхэн бичээсүүдээр байгаа байхгүй. Загалмаа цовдлогдохдоо би эзэн шигээ өөхөх би тийм зохистой хүн бишээ гэд толгоогоо доошоо харуулад цовдлогдож өгсөн гэж байгаа байхгүй. Энэ өөрчлөлт юу вэ? Яагаад ийм өөрчлөлт бий болж байгаа? Яг саяны энэ бодиттой. Би сохор байсан. Харцсан. Хүүх юм улаан өнгөж ийм өнгө байд юм уу? Хүүшээ энэ байшин чинь ийм өндөр байсан юм уу? Ямар гоё шуу муутай юм бэ? Хүүх тэнгэр ийм гоё өнгөтэй юм уу? Энэ ямар өнгө гинэ цэнгэр өнгө юм уу? Хүүх ямар гоё. Энэ нэг арай нэг өөр энэ ямар өнгө юм ингээл харж байна. Ийм бодиттой юм байгаа учраас энийхээ төлөө тэр үхэл мүхэл энэ бодиттой юм чинь нөгөө нэг Еврей 11:1 дээр хэлж байгаа. Энэ бодиттой юм чинь цаана юу бас хэлж байгаа вэ гэхээр үхлийн цаана надад ийм гайхалтай ивэл өгсөн хүний хэлдэг номлол сургаал болох үхлийн цаана жинхэнэ бидний гэр байгаа гэж хэлж байгаа шүү дээ. Би та нарт орон байр бэлтгэхээр явлаа гэж хэлээд явсан шүү дээ Есүс. Тэгээд тэнгэрт эд баялаг хураа. Энэ дэлхий дээр эд баялаг битгий ураа. Тэгэх юм бол энэ дэлхийн эд баялагийг бол хулгаач ороод хулгаалдаг, зэв иддэг, цаг хугацааны зэв иддэг, хэвэн хорхоо иддэг, үрэгддэг байхгүй болдог эд баялаг. Тэнгэрт эд баялагийг юу ч идэхгүй, дуусахгүй, үрэгдэхгүй. Тийм баялагийг та нар тэнгэрт хураа. Энэ дэлхий дээр амьдарж их та. Иймэрхүү ярьж байгаа асар олон энэ номлолууд чинь итгэнэ гэсэн үг. Бүр тэрүүгээрээ амьдрнаа гэсэн үг. Ягаад тэгэхээр нүд нь хардаг болсон. Энэ бодиттой тэр харагдахгүй зүйлийнх нь баталгаанд байгаа учраас. Тэгэхээр ийм гайхалтай зүйл ярьж байгаа. Тэгэхээр дагалдагч гэдэгдээ ямар ч юм бодогдсон. За тэгэнгүүтлээ тэр хүн чийл түүний дагалдагч байна. Харин бид Мосегийн дагалдагчид. Хэрвээ Мосегийн дагалдагчид байсан бол Мосегийн хэлсэн үгийг нь тэд нар итгэх байсан байхгүй юу? Тийм учраас Моседо асуудал байгаа юм биш. Мосегийн хуулинд асуудал байгаа юм биш. Эднэрт асуудал байгаа гэдэг ойлголтыг та үргэлж бодоорой. Мосе өөрөө Есүс итгэдэг хүн байсан. Авраам Есүс итгэдэг хүн байсан. Тэд бүгд Есүс итгэх итгэлээрээ аврагдсан байхгүй юу? Тэрийг та ойлгоорой. Тэгэхдээ яг тэр итгэлийнхэн тэр нэг юм нь бол арай ондоо л да мэдээж. Яг бид нар шиг юм загалмаа Есүс Христтэй уулзсан хүмүүс биш. Итгэл дотроо алсаас Еврей 11 дээр байгаа итгэлээрээ ирээдүйд болох тэр зүйлийг итгэлээрээ олж хараад тэгээд итгээд бодиттой авч чадахгүйгээр үхсэн гэж ярьж байгаа байхгүй Авраамыг жишээ нь амлагдсан газраа хүртэл тэр олон үр удмыг хүртэл. За нэг ийм зүйл ямар ч гэсэн байгаа. Тэгээ цаашаа бүгдээрээ явъя те. Тэгэхээр 29 дээр ер нь дуустал өгч байна. 29 дээр Мосед Бурхны айлцныг бид мэднэ. Харин түүнийг хаанаас ирснийг нь ч бид мэдэхгүй гэлээ. Яагаад мэддэггүй юм? Бид нар мэдж байгаа гэдгийг бид нар мэдэх байхгүй юу? Йохан 6 дээр 5 дээр ер нь хаасайгүй байгаа. Есүс баян хэлж байгаа. Би эцгээс ирсэн. Би дээрээс ирсэн. Эцэг намайг илгээсэн. Эцэг намайг гэрчилдэг. Эцэг бит хоёр нэг. Тэ Есүс хангалттай хэлж байгаа. Дээрээс ирсэн нэгнээс өөр хинч эцгийг мэдэхгүй. Тэ зөвхөн ер нь яриад байвал асар олон юм байгаа. Тийм учраас тэд нар мэдэхгүй гэдэг нь энэ нь бол зүгээр мэдэхгүй байхаас тэд нар шийдсэн л гэсэн үг. Бид мэдэхгүй байхыг сонгосон л гэсэн үг. Нүдэн балаа, нүдэ дарсан гэсэн үг.
Гэтэл мэдж байгааг нь бид ч мэдж байгаа, Бурхан мэдж байгаа, Есүс мэдж байгаа, өөрсдөө ч мэдж байгаа. Тийм ч учраас Иохан 3 дээр Никодем ирээд бас хэлдэг штэ. Бид таныг Бурханаас ирсэн багш гэдгийг чинь мэднэ гэж хэлдэг. Яагаад вэ гэхээр таны үйлдэлийг Бурханаас ирсэн хүн л биш бол хинч таны үйлддэг тэмдгүүдийг үйлдэж чадахгүй гэд хэлдэг. Тэгээ одоо энд ч гэсэн дотор нь зарим нь хуваагдсан байгаа. Тэгэхээр яг ингээд мэддэг мэдлэгээрээ логикороо бодох юм бол тэд нар бүгдээрээ мэдж байгаа. Хамгийн гол нь бардамнал гэдэг аим шигтэй юм байна. Энэ дэлхийн ертөнцийн мэрэгэн ухаан гэдэг цэцэн оюун ухаан гэдэг энэ зүйл чинь бардамналтайгаа нийлэхээр аим шигтэй том хадан зүрхийг, чулуун зүрхийг бий болгож байгаа байхгүй. Энэ аим шигтэй. За цаашаа яваа үдээр. Тэгээд сүүлд нэг дүгнэх юм байгаа. Тэгээд энэ дээр холбож яриад. За 30 дээр иймэрхүү байдлаар бид мэдэхгүй. Мосед Бурхны айлцыг бид мэднэ, харин түүний хаанаас ирснийг нь ч бид мэдэхгүй гэсэн чинь 30 дээр өнөөхөн. За одоо сонсоорой. Энэ хүний хэлсэн хэдийн юм байгаа. Энэ маш чухал. Нөгөө хэд чинь ингээд мөрдлөг байцаалтанд яваад юусоо ямар ч тийм нэг юм гаргалгаа гаргаж чадахгүй байгаа юм байна. Чадахгүй гэхээс илүүгээр хүсэхгүй, хүссэн дүгнэлтээ хийж чадахгүй, нотлохоо олдохгүй байгаа гэсэн учраас. Тийм учраас ингээд мэдэхгүй гэдгээр ингэж бодлын туулж ингэж дүгнэлт хийгээд байгаа. Гэтэл нөгөө хүн чинь маш энгийн, маш тодорхой дүгнэлт хийж надад харж байгаарай. 30-аас тэр нүдийг минь нээсэн байтал та нар түүнийг хаанаас ирснийг нь ч мэдэхгүй байгаа нь гайхалтай юм байна. Маш энгийн. 31. Бурхан нүгэлтнүүдийг сонсдоггүй. Харин Бурханаас имэж хүслийг нь үйлдэгч хүнийг сонсдгийг бид мэднэ. Синагогт орж байгаагүй хүн шүү дээ. Заалгаж байгаагүй хүн. Хуваарал сурсан байх. Хуучин гэрээний маш чухал ойлголтыг ярьж байгаа байхгүй. 32. Одоо бүр энэ дараа да 32 дээр төрөлхийн сохор хүний нүдийг нээснийг цаг хугацааны эхлэлээс хойш хинч сонсоогүй. 33. Энэ хүн Бурханаас ирээгүй юм бол тэр юу ч хийж чадахгүй байх байсан гэлээ. 34. Тэд гим нүгэлт төрсөн атлаа бидэнд заах нь чи гэд түүнийг хөөж гаргав. Заалгацсан, шууд заалгасан. Балчир хүүхдээр гуйлагчнаар гимтэн гэж хэлэгдсэн гуйлагчнаар мундаг докторууд заалгаж байгаа байхгүй энд. Бүр юу ч болгоод тэгээд бүр эцсийнх нь арганд хөөгд гаргасан. Шийтгэж чадахгүй яаж хийдэг юм. Синагогоос хөө ихээр угаас синагогт нь хараалагддаг. Орж байгаагүй. Зүгээр л зайл гэх явуулсан. Ийм хүн болж байгаа гэсэн. Гэтэл харж байна. Ийм бодиттой факт чинь тэднэрт юу өгөх ёстой юм. Тэднийг айлгах ёстой байсан бохоггүй. Айлгаад сөхрөөд гимшүүлэх ёстой. Гимшүүлээд ямар аимшигтэй яагаад юм. Мөнхийн одоо бол яг одоо энд ярилцсан одоо энэ хүн ямар ч тэр ананас нэг нь кайф билүү те нэг хоёр тэргүүн дахилчлах хоёрын нэрэл явдаг. Тэгэхээр тэд нар бол яг одоо хаана байгаа вэ гэхээр яг одоо яг бидний энд ингээд лайвыгаа сууж байхад үхсдийн оронд тамд харчилж байгаа шүү дээ. Луг дээр байгаа. Энэ нөгөө нэг чөтгөрийн хийж байгаа ажил байхгүй. За бүгдээрээ тэгээд дунд нь нөгөө хүний хэлсэн тунхаглал дээр нь ганц нэг юм яриад тэгээд өндөрлөе дүгнээд. Тэгэхээр ингэж байгаа 30 дээр тэр нүдийг минь нээсэн байтал та нар түүнийг хаанаас ирснийг нь ч мэдэхгүй байгаа нь гайхалтай. Энэ гайхамшигыг үйлдэлсэн хаанаас ирсэн нь энэ гайхамшиг нь тодорхойлох ёстой гэж хэлээд цаашаа явъя. 31. Бурхан нүгэлтнүүдийг сонсдоггүй харин Бурханаас имэж хүслийг нь үйлдэгч хүнийг сонсдгийг бид мэднэ. Энэ хүн нүгэлт та нар хэлж байгаагаар нүгэлтэн байсан бол саяны энэ үйлдэлсэн гайхамшиг үйлдэхгүй байсан. Тэгэхээр энэ хүн нүгэлгүй Бурханаас илгээгдсэн хүн гэдэг нь тодорхой гэсэн санаа. Бурханаас имэж хүслийг нь үйлддэг учраас л энэ хүнийг сонсоод энэ хүнээр дамжуулж Бурхан надад ийм гайхамшиг үйлдлээ. Энэ хүн Бурханаас имээдэг, энэ хүн Бурханы хүслийг үйлддэг гэдэг нь тодорхой. Ийм дүгнэлт хийж байгааз өмнө нь юу гэлээ иш үзүүлэгч гэсэн Есүсийг. Хоёрдугаарт одоо энэ дээр яагаад иш үзүүлэгч гэсэн бэ гэхээр ерөнхийдөө нөгөө нэг ойлголт тахгүй юу? Ерөнхийдөө манайхан гацчээ бол дараагаар нь та сонсвол зүгээр шүү. Энэ миний талд интернет жоохон асуудалтай байгаа гэдэг утгаараа эхний дээр иш үзүүлэгч гэдэг одоо энэ юун дээр байгаа штэ 17 дээр байгаа тэр бол иш үзүүлэгч хэлж байгаа энэ ойлголт бол сохор хүнийг хараа оруулсан гэдэг энэ ойлголт чинь өөрөө маш тийм урднаас иш үзүүлэгдсэн нөгөө нэг гайхалтай иш үзүүлэгч гэдэг ойлголт байгаа байхгүй. Гэхдээ
тэр иш үзүүлэгч чинь өөрөө Месиа гэдгийг дунд нь холбохын тулд дахиад бусад Есүсийн зүйлүүд нь хэрэгтэй байхгүй. Тэгэхээр зөвхөн иш үзүүлэгч гэдэг мэдлэг чи өөрөө Есүс хүнийг авралт хүргэхгүй гэхдээ эхнийхэн шатна гэдэг ойлголт. Тэгээ энэ дээр бас нэг дүгнэлт хийж байгаа нь юу гэхээр 31 дээр ингэж штэ. Бурханаас имэж хүслийг үйлдэгч хүнийг л Бурхан сонсдог. Тийм учраас Есүс Христийг бол энэ сохор хүн ингэж дүгнэж гин гэсэн үг штэ. Энэ хүн намайг эдгээс төрөлхийн сохор хүнийг эдгээсэн учраас энэ хүн Бурханаас имээдэг нэгдүгээр, хоёрдугаарт Бурханы хүслийг үйлддэг хүн байна гэж дүгнэж байна. Эдгээр нөгөө нэг мэрэгжлийн мөрдөгч нараас илүү энэ хүн маш амархан дүгнэлтийг гаргачихж байгаа байхгүй юу? Энэ дүгнэлт нь юундээ үүдж байгаа вэ гэхээр ерөөсөө л хуучин гэрээний тэр Израилийн түүхтэй холбогдлолтой хуучин гэрээнийхээ Бурханаа мэддэг хүний дүгнэлт байхгүй юу? Маш энгийн. Заавал доктор мэдлэг Библи мундаг Библийн судлаач байх шаардлагагүй. Маш бодиттой үннээ эрүүл ухаанаар хардаг. Яг одоо өмнө болж байгаа зүйлийг ч гэсэн тэр ойлгож ухаарсан үгээрээ дүгнж чаддаг байхад л Бурхныг харж чадна гэсэн үг байхгүй юу? Түүнээсээр элдв янзын тархиа толгоогоо том болгочоод тэр нь Бурхныхаа үйлсийг харахад нь саад болж ивэл эн чинь нөгөө нэг бүдрүүлэх сатан чөтгөрийн сохолт гэдэг чинь энэ байхгүй юу? Энэ дэлхийн ертөнц үл итгэгчдийн бодол санааг сохолдог гэж ярьдаг чинь тэр энэ дэлхийн 90 үеийн бурхан гэж ярьж байгаа. Тэгээд 32 дээр төрөлхийн сохор хүний нүдийг нээснийг цаг хугацааны эхлэлээс хойш хинч сонсоогүй. Тэгэхээр энэ дээр бол түрүү хэлсэнтэй хуучин гэрээнд сохор хүнийг эдгээсэн нэгч Бурхны хүн байхгүй гэдэг судалгаа байгаа байхгүй. Энийг бас дахин баталж яана гэсэн. Дээр нь нэмээд төрөлхийн сохор байсан хүнийг эдгээсэн тохиолдолд Есүс ч гэсэн өнгөрсөн 2 жилийн хугацаанд анхудаа одоо энд үлдэж байгаа. Гэхдээ өнгөрсөн 2 жил гарангийн хугацаанд 2 сохор хүнийг эдгээсэн гэж бид нэр хэлсэн шүү дээ, тийм Матай 9-ийн 27-оос 31 нөгөөх нь болохоор Марк 8-ийн 22-оос 26 дээр байгаа. Гэхдээ тэр хоёр бол төрөлхийн сохор гэдэг үг байхгүй. Гэхдээ нэгэн дээр нь бас шүүлс оролцож байгаа сонирхолтой тохиолдол байгаа. Энд бол төрөлхийн сохор. Гэхдээ яг сохор хүнийг бол Есүс л зөвхөн эдгээсэн гэсэн үг. Есүсээс өмнө ямар ч хүн төрлөختөнд байгаагүй гэсэн үг байхгүй юу? Сохор хүнийг эдгээсэн. Тэр утгаараа эн чинь нөгөө нэг гайхалтай за яг нөгөө нэг гэхээс илүүгээр энэ хүн яахааргүй гарцаагүй Бурханаас ирсэн хүн гэдгийг дүгнж болно гэсэн үг. За илчлэлт илчлэлт хэлэгдэж ижил яг Христ амьд Бурханы хүү гэдэг энэ ойлголт бас ерөнхийдөө бас яваадч байгаа юм шиг. За тэр яг дараагийн хэсэг дээр бүгдээрээ ерөнхийдөө илүү тодорхой харна гэсэн үг. Дараагийн бие судлалынхаа цаг гарах энэ талаар ярина. Сүнсний сохорл гэдэг гарчиг дор энэ талаар бас илүү дэлгэрэнгүй гарах байх. За тэгэнгүүтлээ 33 дээр те энэ хүн Бурханаас ирээгүй юм бол тэр юу ч хийж чадахгүй байх байсан гэлээ. Тэгээ энэ 33 хамгийн сүүлийн дүгнэлт байгааз. Одоо тэр мөрдлөг байцаалтын хариулт шинжилгээний хариулт энэ байна л гэсэн үг. Энэ хүн Бурханаас ирээгүй бол тэр юу ч хийж чадахгүй байх байсан. Харин энэ хүн урд хожид хизээч байгаагүй төрөлхийн сохор хүнийг эдгээснээр энэ хүн Бурханаас ирсэн гэдг нь тодорхой байна. Таслал тамга дарлаа. За энэ хүн Бурханаас ирсэн гэд энэ хэрэг шийдэгдлээ гэд иймэрхүү байх ёстой байсан. Тэгсэн чинь 34 дээр хариуд нь юу? Тэд нар ямар хариу үйлдэл хийж байгаа вэ гэхээр нүгэлд төрсөн гэж хэлж байгааз төрхтөө нүгэлтэй төрсөн. Нүглээсээ болоод төрхөөсөө сохор төрсөн чи гэдэг ойлголт байхгүй юу? Ерөнхийдөө төрөлхийн сохор хүнийг ер нь төрөлхийн сохорч биш. Зүгээр энгийн сохор хүнийг ч гэсэн тэд нар гим нүглээсээ тодорхой гим нүгэл хараалаас болж хүмүүсүүдийн биеийн гажиг, нүдний гажиг энэ дахир дутуу саамаа гэд гимтэй хүмүүс гэж ерөнхийдөө ойлгодог. Гимээс болж ингэдэг байсан гэдэг тийм ойлголт явдаг. Тэр утгаараа Йов номон дээр бол Йовыг тэр нэг яр шарахыг найзууд нь бүгд тэгж дүгндэг штеп. Тэр нь хүртэл бид нар бас ярилцсан те. Дандаа тийм байх боломжгүй. Одоо энд хүртэл өөр тохиолдол бас байна. Гэхдээ энэ хүн нүгэлтэй байсан ойлгомжтой. Тэр утгаараа энэ хүнд аврал хэрэгтэй. Тийм учраас дараагийн гарчиг дээр энэ талаар ярилцсан. За бүгдээрээ ерөнхийдөө дүгнээд өндөрлөе. Дүгнэлээс гадна би нэг зүйлийг би хуваалцах хэрэгтэй яг сануулсан л да. Юу гэхээр Иохан 6-гийн 37, 44, 65 дээр хараа өнөөдрийн болж байгаа энэ фарисеучуд хуулийн багш нарын талаар нэг үг байгаа байхгүй юу? Ойлгох жоохон хэцүү. Гэхдээ би тавиад тэгээд байдлыг харъя. Одоо жишээ нь гэж байгаа Иохан 6-гийн нэг санаа 3 удаа давтаж байгаа байхгүй юу? Бид нар үтцэн хэсгэл дээр нөгөө гайхалтай далах малхтай холбогдлолтой нөгөө далахны гайхамшигтай холбогдлолтой Есүс өөрийгөө амийн далах гэдэг энэ хэсэг дотор байгаа. Есүс өөрийгөө бие тэ ертөнцийн төлөө өгөх өөрийнхөө биеийг
илэрхийлж байгаа баахан юмн донд хэлж байгаа. Нэгдүгээрт Иохан 6-гийн 37 дээр ингэж байгаа байхгүй юу? Эцгийн надад өгдөг бүхэн над руу ирнэ. Над руу ирэх чиг би огт хөөж гарахгүй. Нэгдүгээрт эцгийн надад өгдөг бүхэн над руу ирнэ. Эцэг Аав бурхан нь Есүст итгэгч нарыг нь өгдөг гэдэг ойлголт байгаа байхгүй юу? Ойлгох жоохон хэцүү. Гэтэ бүгдээрээ гаргаж нэг зүйлийг ерөөхдөө өгнө. Эцгийн надад өгдөг бүхэн над руу ирнэ. Над руу ирэх чиг би огт хөөж гарахгүй. Хөөж гарахгүй гэдэг нь яг одоо ярих гэдэг асуудал биш. Гол нь Бурхан Аав Есүст аврагдах хүмүүсүүдийг Бурхан Аав өгдөг гэсэн ойлголт байгаа. Жоох ойлгоход хэцүү. Энэ санаа 3 давтаж байгаа. Хоёр дахь нь Иохан 6-гийн 44 дээр намайг илгээсэн эцэг хэн нэг татахгүй л бол хинч над руу ирж чадахгүй. Би түүнийг эцсийн өдөрт амьлуулна. Намайг илгээсэн эцэг хэн нэг татахгүй л бол Есүс рүү ойртуулахгүй л бол бадна өгөхгүй гэдэг ойлголт байгааз хинч Есүс рүү очиж чадахгүй. Энэ маш надад хүртэл нэлээд тийм мэдээж урд нь сонсчихсан. Гэхдээ яг энэ бүр ингээд давтан нэг бүлгүүдээр байгаа байхгүй. Нэг хам сэдв дотор 3 дахь давталт нь 65 дээр өнөөдрийн үйл явдалтай шууд хамааралтай 65 дээр ингэж байгаа. Есүс тиймээс би та нарт энэ нь эцгээс түүнд өгдөөгүй л бол хинч над руу ирж чадахгүй гэж хэлсэн хэмээн альдлаа. Яагаад энийг ярьж байгаа вэ гэхээр тэгээ бас ингэж байгаа. Матай 11-ийн 25-аас 27 дээр энэ жоохон энийг уншвал бас жоохон илүү нэг ойлгогдно. Тодорч гарч ирнэ. Матай 11-ийн 25 27. Нөгөө Есүс эцэгтэй талархдаг залбирлын 25. Тэр үед Есүс цааш нь хэлэхдээ Аав таньда талархъя. Тэнгэр газрын эзэн минь цэцэд хийгээд ухаантнаас нууцлсан зүйлээ балчир хүүхдүүддээ илчлэв. Харж байна уу? Эцэг бурхны нэг тийм химжээлшгүй эрх мэдэл явдаг, ярьдаг. Англиар бол sovereignty гэж хэлдэг. Тийм ойлгох жоохон хэцүү ойлголт. Аав таньда талархъя. Талархахаар зүйл байгаад байгаа байхгүй. Тэнгэр газрын эзэн минь цэцэд хийгээд ухаантнаас нууцлсан зүйлээ балчир хүүхдүүддээ илчлэв. 26. Тийм ээ аав минь, учир нь таны өмнө энэ нь тааллыг олсон билээ. Ингэхэн тааллыг олсон билээ. Надад өгөгдсөн бүгд эцгээс агаад эцгээс өөр хинч хүүг мэдэхгүй. Хүү ба хүүгийн эцгээ илчлэхийг хүссэн хүнээс өөр хинч эцгийг мэдэхгүй. Тэгээд нөгөө зүдэд зүтгэгсэд хийгээд хүнд ачаа өрсөн хүмүүсээ бүгд над дээр ир. Би та нарыг амраа. Буулгыг минь өөрсөд дээр аав те надаас сур. Тэгэхээр ард ингэж байгаа байхгүй. Сонирхолтой. Энэ дэлхийн мэрэгэн ухаан, энэ дэлхийн эд баялаг, энэ дэлхийн хүч чадал, энэ дэлхийн бардамнал, энэ дэлхийн тэр нэг юм байр суурь тэнд нэг тийм нэг юм сохлолт гэдэг юм уу, тэнд нэг тийм бүдрүүлэх аимшигтай нэг юм байгаад байгаа байхгүй. Бас нэг ишлэл байгаа. Тэрийг унших юм бол бас гарч ирэх болов. Марк 10-ийн 15 дээр. Марк те. Марк 10-ийн 15. За, энэ дээр ингэж байгаа. Үннээр би та нарт хэлье. Бурхны хаанчлалыг хүүхэд адил хүлээж аваагүй хүн тийш ер орохгүй. Яасан ч орохгүй гэж хэлж байгаа. Бурхны хаанчлалыг хүүхэд шиг хүлээж аваагүй, хүүхэд шиг итгэлээр хүлээж аваагүй хинч Тэнгэрийн хаанчлалд орж чадахгүй гэж байгаа. Тэгэхээр юу хэлэх гээд байгаа вэ гэхээр өнөөдрийн болж байгаа үйл явдал дээр маш тодорхой, бүр дэндүү тодорхой Есүсийг Бурханаас ирсэн нэгэн гэдгийг нь батлах маш тодорхой баримт байсаар байтал дээр нэмээ тэр баримтанд тэднийг бүр улаан цайм буланж шахаад энэ үнэ ингээд бүр шахсаар байтал бүр Санхедринийхэн шүүхэн дээр нь шүүх хурал дээр нь бүр энэ баримт нь өөрөө хамаг чанга дугаар орилсоор байтал тэр итгэхгүй байхыг сонгож байгаа байхгүй. Энэ аимшигтай нэг юм байгаад байна. Тэгэхдээ тэд сонгож байгаа. Түрүүн би нэг Иохан 6-гийн 37, 44, 65 дээр хэлж байгаа те ойлголтыг хэлсэн шүү дээ. Тэн дээр бол нэг юм ерөнхий байдлаар би ярьж байгааг харж байгаа. Эцэг яг одоо жишээ нь энд байгаа энэ фарисеучуудыг угаа эднэрийг би авармааргүй байна. Эднэрийг би итгэхтэн саад болно те. Итгэх тэр боломжийг нь би хаана маань гэж
Хэлээгүй гэж би бол итгэж байгаа байхгүй. Гэхдээ ер нь та за жоохон сунжирсах чинь гэхдээ энд бодогдож байгаа учраас яриа гэж бодож байна. Гитлэлийн алгаслын үйл явдлыг санаж байгаа те. Израильчууд 400 гаруй жилийн дараа тэндээс гарахдаа 10 гамшигаар гардаг. Тэр 10 ээлж дараалсан 10 фараонтой уулзж байгаа Мосегийн уулзалт байгаа. Тэрийг та унших юм бол эхний хэдэн тохиолдол дээр нь фараон зүрхээ хатууруулдаг. Эхний хэд дээр нь фараон зүрхээ хатууруулв. Инхүү фараон зүрхээ хатууруулв гэж байгаа. Дараагийн хэдээс нь эхлээд бурхан түүнийг зүрхийг хатууруулв гэдээ явж байгаа. Та анзаарах юм бол та яг хараарай. Эхний 1 2 өнөө ямар ч байсан эхний хэд дээр нь байгаа. Яг энэний цаана байгаа зарчим байгаа юм шиг надад санагддаг байхгүй. Бурхан шууд фараоныг зүрхийг нь анханаас нь тэр фараоныг тийм муухай хүн болгоод бурхан бүтээгээд тэгээ фараоныг шууд тамд байхаар бүтээгээд яг Юдастаар бас юм явагдаж байгаа. Юдаст ялгаа байхгүй бас. Юдаст аврагдах боломж байсан байхгүй. Эцсийн мөч хүртэл Есүс тэр далах малхаа өгж ихтэй хүртэл боломж өгөөл байсан. Гэтэл тэнд нэг тийм юу гэх юм бэ? Одоо яг Люциферийн тэр нэг уналтын гол юм чинь бардамнал шүү дээ. Тэгэхээр тэнд бардамнал гэдэг юм чинь нэг тийм маш сони юм байгаад байгаа байхгүй. Би яг бүрэн тайлбарлаж чадахгүй учраас би одоо тайлбарлаж чадахгүй. Гэхдээ хүний тэр нэг юм үннийг бодит үннээ олж харахад бардамнал аимшигтай нүдийг нь сохолдог юм байгаад байгаа байхгүй. Тийм учраас амьдралын бардам багтал гэдэг байгаа энэ нэг зүйлийг чинь чөтгөр гаргуудаар ашиглаад байгаа байхгүй. Тэгээд тэгэх үед тэр бардамнал одоо тэгтээ би мэдэхгүй юм чааш нь ярмааргүй. Ямар ч үсэн гэсэн та саяны зүйлсүүдийг та ойлгоорой. Тэгээд та хамгийн гол нь өнөөдөр бүгдээр ямар хэрэгжүүл гарах вэ гэхээр хүүхчиг итгэл гэдэг ойлголт, хүүхчиг цэвэр нүд гэдэг ойлголт байхгүй. Илчлэлт 3 дээр байгаа 3-ын хэд дээр байгаа ойлоо тэр лаудыг чуулгана гэдэг гарчиг дээр та үзээрэй. Харж чадахын тулд нүдээ тослох тосыг надаас худалдаж ав гэж Есүс лаудыг чуулганд хэлдэг. Есүсийн илчлэлт шүү дээ. Йооханнод дамжуулан хэлдэг. Надаас харж чадахын тулд нүдээ тослох тосыг нүдийг худалдаж ав гэж хэлээгөө. Нүдтэй мөртлөө одоо өнөөдөр дараагийн хэсгээр бас гарна. Нүд байгаа мөртлөө харж чадахгүй тийм тохиолдол байгаад байгаа байхгүй. Тийм учраас харж бардамнал бас лавдаг чуулган ч гэсэн бардамнал байгаа. Би болж гин, би чадж гин гэж хэлж байгаа. Илчлэлт 3 дээр байгаа. Тэгсэн чинь та нар ямар нүцгэн байгаагаа ойлгохгүй байна. Ямар өрөвдөлтөй, аюултай байгаагаа ойлгохгүй байна. Та нарын үүс чинь гэж ярьж байгаа. Бүлээн байна. Та нар яг энэ байдлаараа байх юм бол эцсийн өдөр би та нарыг бөөлж гаргана. Тийм учраас авралын төлөө ядаж та нар бүр бүлээн байснаас хүүтэн бай гэж байгаа. Хүүтэн байх юм бол үүс нь хүүтэн буюу бүр та нар мундаг бурхалдаг гэж яриад байна. Бид нар болж гин гэж яриад байна. Тэгснээс зүгээр үүсээ бузар муу болгоо та нар зүгээр тэр сатаа матанаа шүтнүү ингээ цаашаага яв. Тэр нь баг илүү дээр гэж байгаа байхгүй. Яагаад тэгэхээр гимших боломж орж ирнэ гэж. Гимших боломжтой. Тийм учраас та нар дараагийн хэдэн жилийн дараагаар нь гимшээд та нар халуун бай гэж хэлдэг. Гэхдээ наан нь битгий бүлээн бай. Нэг бол хүүтэн бай, нэг бол халуун бай гэж хэлж байгаа байхгүй. Хүүтэн гэж хэлж байгаа. Зорилго нь гимшилд оруулахын төлөө. Бардамнал гэдэг чинь ийм амар чуулганд хүртэл яригддаг байхгүй. Болж гин те. Би болж гин, би ингэж тэгж гэж яриул чуулган дотор чуулганы хувьд одоо өнөөдрийн ярих гэдэг байгаа тэр зүйл бол би аврал руу ярихгүй мэдээж. Гэхдээ чуулганы хувьд энэ аюул нь ямар аюул болох вэ гэхээр мэхлэгдээд хоёр эзэнд үйлчлэх гэдэг ойлголт руу орж ирж байгаа байхгүй. Есүсийг эзнээ болох биш, мэхлэгдээд өөр нэг зүйлийг гаргаж ирээд хуурамч Есүсийг гаргаж ирээд тэрнийхээ төлөө явах. Тэр бүр цаашлах юм бол Еврей 6 дээр ч гэсэн гарч ирнэ. Итгэлээсээ унаад явах гэдэг ойлголт руу хүртэл гарч ирдэг. Эцсээ хүртлээ төвч чадахгүйгээр дунд нь бууж өгөх. Тэр нь хавчлах зөвхөн ярихдаггүй байхгүй юу? Залим их яригдэн штэ. Эфес 6 дээр диаволын 6-гийн 10 дээр диаволын залим ихний эсрэг зогсохын тулд бурхны өвч зэвсгийг авч байгаа байхгүй юу? Тэр дунд чинь итгэл, авралын дуулга энэ нэгж бүр нь маш чухал цаана алгасар олон юм яригддаг. Авралын дуулга, зүвт байдлын хуйг, үнний бүс, итгэлийн бамбаа, амар тайвны болон сайн мэдээний гутал гэж ярьж байгаа. Тэгээд хамгийн сүүлд нь ариун сүнсний сэлэн болох бурхны үгийг барь. Тэгээ энэ бүх зүйл чинь цогц итгэгч хүнийг бий болгоно. Тэгээ энэ ингэж байгаа гол зорилго нь диаволын залим мэхний эсрэг зогсохын тулд эцсээ хүртлээ тэмцээр яг Паулын хэлдэг шиг тэмцээр
үхэлтэйгээ нүр тулахад тэр жам ёсны үхлүү наан нь үхэх юм уу мэдэхгүй. Яг үхэлтэйгээ нүр тулахад л би итгэлээ сагсан, би барайнд орсон, би уралдаанаа дуусгасан гэж хэлхийн тулд өдөр болгоны энэ болж байгаа үйл явдал тэр диаволын залимх чинь бидний бодолд ихэвчлэн болж байгаа шүү. Ер нь бидний бодолд хамгийн болно. Гэхдээ тэр бидний бодол чинь дандаа эргэн тойрны хүн амьтны харилцаа, амьдралын зүйл мүүлгээл энэ зүйлэр чинь дамжуулж бодол хоёр чинь ингэж дунд нь залим их оруулах аюултай. Тийм учраас чуулган дотор юу ярих вэ гэхээр яг нэг чуулганы хувьд бол маш нарийн байдлаар чөтгөр орж ирж чуулганыг хагаралдуулж, унгааж, дунд нь яс хайж, чуулганыг бүр ингэ шашинлаг чуулган болохын тулд хамаг юм хийдэг байхгүй. Тийм учраас тэгж ярина. Харин өнөөдөр ярьж байгаа энэ нэг зүрхний хатуурал бардамд бол сайн мэдээний хувьд дэлхийн хувьд юу яригдж байгаа юм юу гэхээр бид сайн мэдээ тараах үед дамаа тий би энэ дээр уг нь дүгнэх гэжсэн. Сайн мэдээ тараах үед за гудамжинд явж байгаа хүмүүс ингээ итгэхгүйгээ тэнгууд нь за эзэн даатахад орхидог шүү дээ. Гэхдээ бид хайртай хүмүүс, гэр бүлийн дотны хүмүүстэй бид сайн мэдээ тараах үед яаж ч Библийн дагуу зөв ингээд маш зөв логиктэй нэг Петрийн тунгаглдаг шиг маш логиктэй сайн мэдээг маш гоё ярьсан ч гэсэн итгэдэггүй байхгүй юу? Итгэхгүй тийм тохиолдол зөндөө байдаг. Та анзаарах юм бол байгаа. Энэ үед яах вэ? Өнөөдрийн тэр 6-гийн Иохан 6 дээр байгаа 3 ишлэлийг та унших хэрэгтэй байхгүй юу? Тэгээд дараа нэг юмний төлөө ямар 3 ишлэл түрүү хэлсэн шүү дээ. Иохан 6-гийн 37, 44, 65 дээр юу гэлээ? Эцэг хин нэг Есүс дээр авчрах чадaltaй гэдэг байдлаар. Тэн дээр хэлсэн шүү дээ. Эцгээс над руу эцгийн өгсөн бүгдийг би нэгийг ч алддаггүй гэж бас эцэг хин нэг над руу татахгүй бол хинч над руу ирж чадахгүй гэж байгаа. Одоо жишээ нь миний таны бид бүгдийн хайртай аав ээжүүд хэн байдیں дотны хүн маань бид хичнээн гой сайн мэдээ ярьсан ч гэсэн одоо энд Есүс ярьж байгаа зү. Тэгэхээр Есүс итгэхгүй шүү дээ. Тэгэхээр бид ялгаа байхгүй. Бид бүр ойлгомжтой гэсэн үг. Бид ингээд амар маш гоё ингээд ярьсан ч гэсэн итгэхгүй байгаа нь юу вэ гэхээр дараагийн өөр нэг юм хэрэгтэй байхгүй. Эцгийн оролцоо. Бурхан аавын оролцоо. Тийм учраас эцэг хин нэг Есүс рүү татахгүй бол хинч ирж чадахгүй гэж байгаа байхгүй. Тэр нь юу юм? Нөгөө нэг энэ дэлхийн аимшигт нөгөө хүний муухай хатуу зүрх, хүний энэ мэрэгүү ухаан гэж яриад байгаа энэ ойлголт чинь хүнийг тийм зөвхөн тэр нэг үг яриагаар бидний нөгөө үг яриа текстээр ч юм уу үг яриа ингээд сайн мэдээг хэлэх үед итгэх боломжгүй болгоод байгаа байхгүй. Зарим хүмүүсүүдийг, зарим нь итгэдэг, зарим хүмүүсүүдийг боломжгүй. Ягаад тэгэхээр ингээд бардам нь бол цэцэн мэрэгэн ухаан ингэчдэг. Тэр үед яах вэ гэхээр бид одоо дараагийн асуудал юу вэ? Эзнээс бурхан ааваас гуух хэрэгтэй байхгүй. Авран аврагдтал нь нөгөө нэг Лук муук дээр Матай дээр байгаа шүү дээ. Хоёр юу ярьж байгаа те ямар ч нэгэн дээр бол хаана гэдгийг март санахгүй байна юу гэхээр те миний нэг айхтар муухай ааштай нэг тийм өмгөөлөгч шүүгч хүнээр хүнд өөрийнхөө өмгөөлөгч жилүү те нэг юм шүүгч хүнд өөрийнхөө үйл те хэргийг та надаа миний хэргийг шүүгээд өгөөч өмгөөлөд өгөөч гэдэг юм гуух гад очсон чинь юус халгаадаггүй те орой болцсон байна чамаа яахгүй маахгүй гэд. Нөгөө эмэгтэй чи ингээ байн очоол байгаа. Есүс ийм сургаал зөвлөл ярьж байгаа байхгүй. Би зарим зүйлийг өөрчилж ярьж магадгүй шүү. Тэгээ очисоор сүүлдээ нөгөө хүн чинь юу гэж хэлдэг вэ гэхээр би бурхнаас имээдэгтэй биш ээ. Би яг гоо ингэж бодолд нь байгаа юм Есүс ярьж байгаа байхгүй. Ингэж бодож байна гэд. Би бурхнаас имээдэгтэй биш. Би энэ хүний өрөвцөндөө биш. Энэ нэг хүн намайг зовоогоод амар заяаг минь үзүүлэхгүй байгаа учраас өмгөөлж өгөхөөстөө гэж хэлдэг. Тэгж хэлэнгүүтлээ Есүс ийм хүн ингэж яхад тэнгэр дэх эцэг чинь та нарын төлөө гуйхад та нарын гуйлтанд хариулахгүй гэж юу. Тийм учраас зөвхөрлөлтгүй гуу гэж хэлдэг байхгүй. Гэхдээ маш чухал нэг юм наан бид мартдаг. Хувийнхаа эрх ашигын төлөө нэг хоёр эзэн гэж ярьдаг. Хуваа би гэдэг хувийнхаа үзлийн төлөө гуйх биш. Тэнгэрийн хаанчлалын төлөө гуйвал бүр биелэх нь тодорхой. Тэр нь ямар юм? Есүс яах гэж ирсэн юм? Яг миний тэр сайн мэдээ тараагаад итгэхгүй байгаа тэр хүний төлөө л ирсэн шүү дээ. Тэгэхээр бид тэр хүний төлөө тасралтгүй зөвхөрлөлтгүй гуйвал тэр хүнийг эзэн нөгөө эцэг түрүүн тэр Иохан 6-гийн 37, 44, 65 дээр хэлсний дагуу эцэг өөрөө тэр хүнийг татах Есүс рүү чиглүүлэх боломжгүй юмыг боломжтой болгох хүч чадал нь эцэгт байгаа байхгүй юу? Тийм учраас бид нар гуйх юм бол эцэг хариулах нь тодорхой.
Гэхдээ хугацаа орж магадгүй, яаж магадгүй. Тийм учраас бид эзэнд өөрт нь бүрэн эрх мэдэл байгаа байхгүй. Бид хариулах ёстой гэж гуйж юусоо болохгүй. Тэгвэл бас бид нар нөгөө нэг хуурамч бурхныг бүтээж байгаатай адилхан. Бид бурхнаас гуух хэрэгтэй байхгүй. Хайртай үнийг минь та авраач. Та яг тэр нөгөө нэг гуйлах тэр эмхтэй тэр нэг шүүгчээс гуйж байгаатай адилхан. Гуух албагүй шүү дээ. Бараг одоо бол бараг цагдаад барина үстэй. Амар тайван алдагдууллаа гэл. Гэтэл тийм юм ярьж байгаа байхгүй. Бүр гуйж байгаа. Гуугаад одоо юу гэдэг нь те би та намайг шүүгч яаж өгөх хэвээр өмгөөлөх хэвээр. Яагаад өмгөөлөх хэвээр юм бэ? Би танаас бүтэн сар гуугаа үзтэй гэд. Тэгээ юу гэж? Мөнгөөр л яадаг чи ном ёсоор хууль ёсныгаа дагуул яагач гэж хэлэх байхгүй. Тэрнтэй адилхан хууль ёсны дагуу бол миний тэр аврах гэдэг дотны өмнө маань өөх хөстой тамлах хөстой байхгүй. Тийм учраас бид нар гуйгаад тэгээ сайн мэдээ нь бид ярьсаар байтал итгэхгүй байгаа юм чинь бүр найдваргүй болох гэдэг нь шүү дээ. Тийм учраас бид одоо боломжтой байгаа дээр нь бүр зөвхөрлөлтгүй гуйх хэрэгтэй гэсэн санаа байгаа. Одоо энэ фарисеучуд бол яг л ийм байдалтай амар ямшигтай хатуу байдалд байгаа. За тэгээ бүгдээрээ дүгнээд өндөрлөө. Дүгнж залбираад эзэн минь энэ цагийн төлөө талархъя. Тэгээд өнөөдрийн цагаар дамжуулан эзэн минь та бас сүнслэг ертөнцийн дэх итгэлийн амьдралд энэ дэлхий дээрх бас маш ойлгоход хэцүү нэг үннийг эзэн бас нэг талаас нь та гаргаж ирлээ эзэн тань талархъя. Тэгээд бид нэг дүгнэлтэнд хүрж байна эзэн минь. Иохан 6-гийн 37, 44, 65 дээр хэлсний дагуу эцэг таал зөвхөн бид бүгдийг Есүс рүү аваатсан юм байна. Инх тайван намайг хэдэн онд байдیں۔ Хэдэн жилийн өмнө. Энтэй адилхан та манай гэр бүлийн дотны маань тэр ах эгч дүү эмээ өвөө хайртай хань ижил хүүхэд тэр бүх найз нөхөд гэ тэр бүх хүмүүсүүдийг ч гэсэн та ямар нэгэн амьдралын нөхцөл байд зүрхэнд нь хүрд юм уу яа тийм танд боломжтой эцэг танд таал ингэж чадна эзэн. Түүнээсээ эзэн минь дээр дэлхийн ухаан, мэрэгэн цэцэн ухаан та хүмүүсүүд тэд бардамлаасаа болоод эзэн бид хичнээн ярьсан тэд итгэж чадахгүй, итгэхгүй бардамлаасаа болоод нүдэн сохорсон байдалтай байдаг лээ эзэн. Тийм учраас эзэн минь бид хайртай хүмүүсүүдийн авралын төлөө танаас гуйж байна эзэн минь. Бид мөнхийн улсад мөнхөд жаргахад хайртай хүмүүс маань тамд мөнхөд тамлагдаж шаналаасаа, зовоосоо, орилоосоо гэж бид хүсэхгүй байна эзэн минь. Тийм учраас эзэн танд боломжтой аав, тандаа бид даатгаж байна. Есүсийн нэрээр энэ цагийг таньда даатгаж байна. Тэгээд ойлгож ухаарсан бүх зүйлсийг маань та амьдралд хэрэгцээтэй үед нь та сануулan ариун сүнсээ та бидэнд заагаарай. Бидэнд та бас хэрэгжүүлэх заасан зүйлээрээ хэрэгжүүлэх хүч нь бол зөвхөн ариун сүнс та билээ. Ариун сүнс бурхан минь таньда талархаж байна. Есүсийн нэрээр аминь. За энэ цагт л талархъя. Тэгээд нэлээд гатсан байхаа уучлаарай. Гацаад байна гэж. Харин тийм миний интернетийн асуудал байгаад байна. Энэ миний интернетэд байна уу эсвэл Unitel-дээ байна уу мэдэхгүй байна. Тий. Гэтэ миний нөгөө нь юу ахгүй зүгээр яг хуваалцахад гэр интернет маань нөгөө гэрээгээр авцсан байгаа. Тэгээд нэг сарын дараа гэрээ дууссан. Тэгэхээр бас арай нэг жоохон үнэтэйгэр хурдыг нь арай жоохон хурдтай гар бас нэг гэрээ байгуулчлаг хүн зүгээр байгаад байгаа. Мэдээж яг сарынхын төлбөр нь арай жоохон үнэтэй болцсон байсан. 40 мянга ч байлаа дээ. Тэгэхээр эзүүгээс хангаа явд юм чинь. Тэгвэл бас хурд мурд сайжруул иймэрхүү үед ч гэсэн гайгүй болох болов уу гэж найдаж байна. Тэгээд үйлчлэлийн төлөө хаанчлалын төлөө юм чинь эзэн тэгээд үргэлжлүүлэн гайхалтайгаар бид бүгдийг удирдах байхаа. За тэгээд дараагийн цаг хүртэл уулзтлаа баяртай. Шалом сайхан амраарай.